царай муута төрх үйл үргэж би. Тийм үү. Одоо гэр орноо заваанч байлгадаг бурхан шүтэнийхээ тоосыг арчдаггүй тийм хүмүүс их царай муута намхан төрдөө. Тэр гэж гэрээх заваан байлгадаг шороо тоостой бурхан шүтэн заваан байлгадаг тийм бол их царай муута намхан болох үйл үргэж их сонь юм байдгийг. Тэгэхээр одоо гэр орноо маш сайн цэвэрлж явах хэрэгтэй байх нь шүү дээ. Хөгтөнгөр радио станц Бүтээгч Монгол подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Монголын уламжлалт урлагийн ухааны Дээд урлал академийн тэргүүн, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач ухаан заяа ураг дээрсэн байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн минь төргий. Сайн байна уу? За тарган сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. За би ямар сүрэг тарган байна уу? Та сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө хамгийн ихний асуултыг яагаад та одоо бурхан урлаач гэх одоо энэ мэрэгжлийг эзэмших болов одоо мэрэгжил гэж хэлдэг юм уу? Юу гэж хэлдэг? Одоо бид нэр бурхан урлаач гэж ярьдаг Манай аав маань их сайхан зурдаг хүн байсан. Сайхан хурдмор, эзэн богд Чингис хаанаа зурдаг ийм сайхан зураач хүн. Одоо юндэн нансалмаа гэл баг байхдаа аавынхаа зураг зурхыг байн хараад жоохон байхдаа суудаг, шинжингээ хараад суудаг байлаа. Тэгээд энэ багаасаа тэгэл уран зургийн, монгол зургийн маш олон альбомуудыг багадаа үзэж өссөн. Тэгээд манай аав ном их уншдаг хүн байсан. Одоо гэр маань нэг хан тэр чигээр номынсаа маш их номтой. Тэгээд номоо их ярьж өгнө. Одоо өглөө эрт босох юм бол шинэ ном ярьж өгнө. Биднээс ном сонсохын тулд өглөө эрт босно. Тэгээд гол нь аав маань их гоё зураг зурдаг. Бас монгол дэлгэх сайхан өмсдөг. Тэгэхээр би ерөөсөө багаасаа монгол ирэх хүн бол нэг аав шиг л хүн байдаг юм байна. Төсөөлөл надад буучгүй. За маш их ном уншдаг юм байна. Чингис хааны үлгэр түүх, Баатар ингээд хурдмор зурд юм байна. Тэгээд монгол дээл өмсдөг юм байна гэдэг ойлголт ерөөсөө ингээд автоматар надад бууцсан. Тэгээд Чингис хааны гоё түүх нуус товчон талаас юм ярьж өгдөг. Тэгээ энэ зураг зурхын тухай тэд анхнаасаа аавын нөлөөлөл маш их өндөр. Аавын авьяас бас надад ирсэн би гаацтай. Тэгээд би өөрөө монгол зургийг маш их сонирхдаг байсан. Би нэг монгол зургийн яг мөн чанар, язгуур мөн чанар юунд оршиж байна? Хаана байна? Эрэл хайгуул хийгээд үзээд ерөөсөө бурхан зураг буюу энэ Монголын уламжлалтын танка зургийн төрөлд бол монгол зургийн бүх нарийн нанд юм байна гэж би өөрөө олж мэдээд. Тэгээд яг бурхан зурдаг хүн болёо гэдэг зорилго өөртөө таа. Тэгээд тухайд яг миний Аз хувьд тохиолдоход миний өөрөө донжилуудад санаа мэд хэргийн тухайд бол алдрыг өгүүлгээд Бурханчлан Пүрбот багш маань өөрхөө урлах ухааны сурвалыг яг анхлан байгуулад эсэд тавч эхэлжсэн. Тэгэд тэр анх тэрнээр миний Батбаяр гэдэг одоо бас Жалаар Батбаяр гэдэг Монголд каллиграф буюу уран бичлэгийг анх удаа дэлгэрүүлсэн мундаг хүн байдаг. Энэ багш маань намайг дагуулж хөтөлж аваачаад ер нь чи монгол зурагт их авьяастай дур сонирхолтой учраас одоо яг энэ сургуульд л орох юм бол чи мөн чанарыг ойлгох юм байна. Тэгээ би чинь тухайн үед бол сайн ойлголт байхгүй жоохон хөвгүүд багш маань чиглүүлээд тэгээ би чинь монгол зураг талд их дуртай л монгол зургийн одоо соёл урлагийн дээр сургуулийн монгол зургийн ангид л орондоо гэж бодоо байжээс. Тэгэхэд яг тэр сургууль руу орж ийшээ орвол өшөөс нарийн нанд юм сурах боломжтой юм байна. Тэгээд тэр Батөр ушийнхаа өдөр одоо юугаар заавараар шалгалт өгөөд тэгээ анхлан одоо миний хамгийн одоо эрхэм дээд багш алах бурхан урлалын бурханч багштайгаа золгож энэ бурхан урлалын нарийн номлыг суралцсан байдаг. Тэгээ энийг сурахад бол маш чанд хатуу дэглэмдэр 7 жил бурхан урлалын яг нарийн мөн чанарыг суралцсан. Тэгээ энэ дөр бол одоо нэг зураасыг бол буруу татаж болохгүй юм а гэдэг. Тэр зураас болгон хойно номлолтойгоо барилдаж яадаг, шүтэлцээтэй байдаг, өнгө болгон цаана бэлгэдэл утгыг агуулж яадаг. Одоо жишээл хүний шүтгэж байгаа бурхныг буруу хазгаа зурх юм бол маш их алдаа сунал гарах юм байна. Тэр бурхны одоо яг ажиллага авшиг номоор оршихгүй юм байна. Одоо номын талын сайн мэдчих өөр ингээд одоо шунлалт дөрөөлөгдөж юм алдар хүндэд дөрөөлөгдөж бурхныг бүтээж болохгүй гэж багш маань айлддаг байсан. Ганцхан бурхны мэлмиг л 1 мэлмиг одоо нүдийг мэлми гэж ярьдаг хүндэтгэл хэлбэрээр зурхад л 2-3 сар зурдаг. Тэгжээж одоо гарын дэ ордог. Тэгээд ер нь яг энэ бурхан урлалд эхлээд би бол ер нь буддизмд бол урлагаар дамжуулж орсон хүн. Тэр гой сайхан цагаан дээрх бурхтын хуучны бурхтыг харж бишрээд ямар гоё юм байд. Ингэж л зурдаг хүн болоо гэж урлагаар ороод дараа нь нөө зураг урлаас илүүтэйгээр тэр номлол сургаал нь үнэхээр агуу юм байна. Гэд номлол руу нэс гүнзгий орсон байдаг. Монгол зургийн одоо үүл ус цэцэг навч хүн амьддаг яг яаж зурх вэ? Тэр Монголын бурхан урлаач бол үнэхээр агуу гайхамшигтай байдаг. Одоо ч гэсэн одоо суралцаар л явна. Бурхан урлахын өмнө одоо ямар зүйлсийг бэлтгэсэн байх ёстой одоо сэтгэл санааны хувьд юм уу те орчин нөхцөлийн хувьд юм уу те маш олон зүйлүүд шаардлагатай байдаг баг. Та энэ талаар мэдээлэл өгч. За бурхан урлана гэдэг бол бас хүн болгон хүссэн болгон хийгээд байж болдог. Мэдээж асар өндөр авьяас шаардна. Тэгээ сэтгэлийн боловсролыг шаарддаг. Бод сэтгэлийг их гололдог. Тэгээ бурхан
урлагийн өмнө бол тэр өөрөө бурхан урлаач номын өрөө гэж тусдаа байдаг л дээ. Тэн дотор бол бүр тусгаалan заасан байдаг. Одоо аав ээж номын багш нэмч гураас өөр хүн орохыг хатуу хоригддаг. Одоо архитаар суудаг, үүмэн самуун дэгдэгч тийм одоо ёс бус хүмүүсийг бол орохыг хатуу цээрэлдэг. Тэгээ дотор байх юм нүртэл лам багш юм дээл хувц бурхан шүтэн. Ер нь бол архит тамхи хэрэгэлдэг хүн орохыг хатуу хоригддаг. Тэгээд тэн дотор бол ингээ байх хэвээр бурхны одоо нарийн ном судрууд байна. Тэгээ бурхан бүтээхээс өмнө биднээс өөртөө за бүр хатуу нарийн чанд одоо сахиус бурхтыг бүтээхийн тухайд бол мацаг барих, цагаан оол, дорших барих, тарин тоолох. Ер нь энгийн дээр бурхан урлаач хүн бол нууц тарины ямар нэг ядан бурхныг шүтсэн байх шаардлагатай гололж. Яагаад тэр маш их шивдсэн бурхан шүтэнийг засна, янзлна, нарийн ядан бурхтуудыг бүтээн. Тэгэхэд бол зүгээр ямар нэг ядан бурхны авралд оршихгүй нууц тарин намыг мэдхгүй зүгээр давхиад орвол бас гим мөн алдас гарах магадлал маш өндөр. Тэгээ би өөрөө бол ямандаг уу нууц тарины одоо маш нарийн бажиг ямдаг бурхныг бясалгаж гол шүтэн болгож шүтдэг. Энэ номныхоо өөрөө нэм бясалгалт бол оршсон байдаг. Бодон мөрөн зэргийг гэдэг номыг маш олонтой хөтлүүлсэн байх учиртай. Хөтлүүлдэг өөрөө ч би үлгэртэл амар буюу үлгэрээр одоо гаргадаг тэр бодон мөрөн зэргийг бол орчуулж Монголд анх удаа гаргаж ирсэн. Маш олон номыг бол гаргасан. Тэгэхээр бурхан урлаач хүн гэдэг бол өөрөө бол заавал нууц тарины номыг үзсэн, ядан бурхныг шүтсэн. Тэгээ бурхан бүтээхийн өмнө өөрөө бол мэдээж бурхан урлаач хүн одоо миний хувьд бол архит тамхи огт хэрэгэлдэг. Тэгээд ер нь бол яг нарийн ядан бурхтай бүтээгдээ бол мацагт оршихыг бол хичээдэг. Тухайн бурхны тарныг тоолох, бясалгалд орших. Тэгээд будгаа ажиллах, ямар өдөр эхлэх үү, бүх өдөр судраа хардаг, будгаа ажиллах, тэг татах өдөр мөн одоо мэлмийн нэх өдргээд бүх юмыг нарийн номчлон заасан байдаг. Тухайс нь тэр өдрүүдийг бол харж ээж номонд дагууд. Бурхан урлал гэдэг зүйл бол зүгээр санааны зоргоороо, дур зоргоороо за өнөөдөр мэлмийг нээч, за өнөөдөр би цагаан дэрхийг бүтээчээ гэж болдог. Бүх юм нь одоо бэлэг дэмбэрл өдөр судраа маш нарийн хардаг. Одоо энгийн дээр бурхан ч гэлтгүү дээл оёх гэж байгаа, эсгэж байгаа хүртэл тухайн хүнийхээ ивэл сайн өдрийг харж ээж дээлээсгдэг шүү дээ. Нэг бурхныг урлахад одоо хэдийн хугацаа шаарддаг. Хэмжээнээсээ хамаарат янз бүр байдаг. Одоо 2-3 метр том хэмжээтэй танка зургийг бол удаан 6-7 сар одоо жилч зур бүр том хэмжээний одоо цогшин ч юм уу 3-4-5 метр том олон бүртэн чуулганыг бол жилч зурах боломжтой. Зүгээр алга дарам хэмжээтэй тэрг бол бэсрэг шүтэн зураг уу загал зураг гэж нэрлэж байгаа. Тэрг бол өдөрт нь гаргадаг ч ёс бий. Одоо мохор тохоо хэмжээтэй цагаан одоо цагаан дээрх байдаг, шиний 8-нд бүтээдэг. Өндөргийн анхлан одоо гаргасан ёс байдаг. Одоо насанд цөв суудсан насны барцтай хүн байж болох. Одоо тэрэн 6 ёсоор үзээд насны барцтай байна гэхэд тэрийг уцсахын тухайд заслын ном судар байдаг. Тэн дээр нэг найрын зүйл шиний 8-нд мохор тохоо өндөртөө цагаан дээрхийг нар мандахад бүтээж эхлээд яг нар жарахаас өмнө дүүргдэг тийм ёсон байна. Нэг жижиг хэмжээтэй одоо нэг А5 хэмжээтэй жижиг цагаал зураг бол өдөрт нэг өдөр юм уу 2 өдөр зурах. Зурхад бол шорон буудаг, за тгийн татаад, шорон будгаар зураад тэгээд тухайн хэмжээнд биднээсээ гол нь бол одоо бурхан бүтээгээд 32 өнгө үйдэг. Яг 32 найруулж гаргасан. Одоо үндсэн 5 өнгө гэж оосэр маржангар гэдэг. Энэ бол улаан шар хөх ногоон цагаан. Үндсэн энэ өнгө бол эцэг өнгө гэд эндийгээ цагаан өнгөөр ихийн цагаан сүүмэд цагаан өнгөөр найруулад сүлэлдүүлэхэд энэ айхтар өөрөө гарсан тод өнгөнүүд бүгд цайраад одоо бүгд уусаад хүн өнгө буюу 32 өнгө найрч гарч иж энэ маань бурхныг ерөөсөл 32 өнгийн шорон будгаар гаргаж даавн дээр сайхан шорон будгаар зур шимийн будаг уу шорон будгаар суур өнгөө таглаад тэгээ дээр нь цэцэг ургуулж байгаа мэтэр цэцэгний дэлбэнээс гаргаж авсан шимийн будгаар ингээд даган зурдаг тийм сайхан ёс байна. Ер нь бурхныг бүтээхэд эхлээд байгаль тэнгэр хөх өнгөтэй холбоотой тэнгэрээ таглаад хөх өнгөө дуусгадаг будаа таглаад дараагаар нь болохоор ногоон өнгөө сав тэнгэр эцэг газар ихтэй газрын ногоон өнгөд бүгдийн дүүргээд ногоон өнгө таглаа. Тэгээ байгалаа дүүрглээ, бурхтын хувц цунараа хийлээ. Тэгээ сайхан зураасаа татлаа, дагнаасаа хийлээ, алтаа өргөлөө. Хамгийн сүүлд нь мэлмийн нээдэг. Одоо бүх юмын дүүрснээ дараагаар мэлмигийн зурхаар бурхан бол бүтэж дүүрлээ гэж үзэж байгаа. Бурханыг зурж дууслаа гэж ярьдаг. Дуусна нөгөө маш бэлэг дэмбэрлэггүй юм. Дуусах, барагдах. Тэгэхээр ажиллаад дуусчихсэн ч гэсэн миний ажил 6 цагаас дүүрнэ. Бурхнаа бүтээхэд бол миний бурхан маргааш ингээ бүтэж дүүрнэ гэж ярьдаг. Энийг би өөрөө ингэж дэглэрүүлээ дуусна гэдэг юунаас бити хэлж байгаараа дандаа дүүрнэ гэж яриулах зүв юм байна. Тэгэхэд бурхныг бүтээхэд бол миний хувьд бол одоо 5-6 жил зурсан ч бурхан байгаа. Ягаад гэвэл ажлаас хамаарат бурхан ч гэлтгүй бас чөлөөтөө зохиомжуудч байна. Том бурхан эхэлчээд ингээ орхиод яг одоо ингээ төвлөрсөн үедээ барьж аваад ингээ хийгээд ингээ 6 жил гаруй зурсан ч бурхтууд би
олон жил зурсан бурхтууд байна. Мөн одоо богино хугацаанд бүтсэн ч бурхтууд байдаг. Бас тухайн хүнийхээ буйнаас хамаарат зарим бурхтууд маань ингээд нэг өдрийн дотор сайхан бүтэж байгаа, зарим нь бол 7 хоног 10 хоног саад ороод жижигхэн бурхан байлаа гэсэн бас удаан үргэлжилдэг тохиолдолж байна. Тэр бурхныг мэдээж би бол хүн болгоны бурхныг л одоо номын дагуу зөв сайхан бүтээж өгөх тухай дэдэл зориул одоо бүтээж өгдөг. Тэгээ зөв бүтээсэн бурхнаас бол ажиллах жанлаг бол гардаг. Буруу бүтээсэн бурхтад бол ерөөс ажиллах жанлаг оршдгоо. Одоо энэ дээр бол тийм учир байна. Зөв бурхан гэж яг юу хэлж байгаа юм бэ? Тэгээд буруу зурсан бурхан ямар зүйлийг дагуулж болох вэ? За. Зөв бүтээн гэдэг бол тгийн дагуу. Одоо тэг гэдэг маань одоо бурхны мэлмиг зурхад за яг энэ ийшээ 3 хуруу дээшээ хагас хуруу байх хэвээр. Яг энэ дотроо бурхны мэлмиг гаргаж зурна. Эндээс хэтрүүлчихлэн бол нөгөө нэг ертөнцөөс шидээсэн төгс гэгэрсэн бурхны ариун нандин лагшин дүрийг хацгаа мөрөд зурх гэм алдал гараад одоо бэлэг дэмэрлгүй юм болж байгаа юм л да. Одоо бурхныг бол 32 лагшин 88-аар шинжсэн байдаг. Одоо хурдан мөрийг шинжижээ шүү дээ. Одоо ингээд 2 мөр байлах, нэг нь хоньны мөр, нэг нь хурдан мөр байхад тэр бол тусгай төрдөг. Тэгэхэд бол хурдан мөрийг шинжихэд за ийм ташаа ийм байна, нуруу самсаа ийм байна, шүд ийм байна. Энэ бол хол давхина. Энэ мөр бол давхгүй мөр бол шинж байхгүй. Тэг яг тэр шиг төгс гэгэрсэн бурхны лагшин дүр гэдэг бол өөрөө гэгээрээд биенээс гуа төгс болж хувирдаг. Тэр 32 лагшингаар нь шинжиж одоо уруул, мэлми, одоо нягуур бие ха бүгдийг шинжээд ийм буйныг үйлцний хариуд бие нь ийм сайхан төгс одоо болж хувирдаг. Тэгээд тэр сайхан шинжийн уншаад бурхан багшин тэр мутар, бой, лагшинд одоо жишээлхэд чээж нь арслангийн чээжтэй гэж яах шиг. За мэлмийн болохоор одоо ингээ бясалгалын хэмжээ нэгэд ном ансын ч биш, нээсэн ч биш, уруул нь амтны дээдийг амссан мэт тамшаалсан маягтай гих мэтчлэнгээр ингээ шинжиж байгаа юм л да. Тэрийг би ингээ шинжээгээр нь бүтээгээд яг л тэр төгс гэгэрсэн бурхны дүрийг алдаа оноогүй гаргаж болдог. Энийг мэдхгүйгээр зүгээр хуулбарлан дуурайгаад тэгэх юм бол нөгөө нэг буруу бүтээг нэгдэг чинь болж байна. Би ч өөр ингээд би болоод манай олон юм ундаг одоо үеийн шавнаар найзууд бий л дээ бурхныг номоор нэгэ зурж байгаа. Тэгээр нь ингээд зурхад алдаагүй зурсан бурхан бол ажиллах жанлаг оршдог. Сая биелсэн алдаа оноогүй яг зөв бүтээжээ тэр маань одоо ажиллах оршинд шорон будгаар даавн дээр яг зур. Тэгэхгүйгээр одоо зүгдээ одоо сүүл үед чинь цаасан дээр ч юм уу гуайшаар ч юм эсвэл хевлсэн бурхтууд маш их байна. Тэгээ бурхтыг хевлээд бүтээ. Тэгэхээр номон дээрээ болохоор ингээд шорон будгаар бүтээн будаг тавьж эхлэх өдөр, зураас татаж эхлэх өдөр, арамнайлах өдөр, ажиллах оршоох өдөр, тэг татаж эхлэх өдөр гэж байгаад байгаа байхгүй. Тэг хевлсэн бурхан дээр чинь ингээд энгийнээр бодоод үзэхээр зураас татах гэж юм байхгүй. Өнгө таглах гэдэг юм байхгүй. Зүгээр хевлээ тавьчихж байгаа болохоор номын алдаа гараад байгаа байхгүй. Тийм байдаг тий. Тэгэхээр хэвлэмэлчтэй өндөр дээд төвшөнд төрсэн бодисодва ч юм уу маш том эгүзерва бяцлаглын өндөр төвшөнд төрсэн хүн бол тэр зурмал байна уу, хэвлэмэл байна уу ямар ч хамаа байхгүй. Зүгээр нэг чулуун дээр бурхны дүрийг хадаасаар ингээ гаргаад ингээ тавихад өндөр язгууртай бяцлаглын өндөр төвшөнд төрсэн мэрэгдүүд бол тэрийг бол ногоон дээрх байна гэд байсан байгаагүй одоо ингээ бяцлах чадна. Энгийн мань мэдээ хүмүүст бол яг алдаагүй байж цагаан дээрх яг ийм л байх ёстой гэд зургийг харж ижил бид нь шүтгэхгүй бол хазгаа мөрөө буруу зурчвал ингээд ийм юм болов ингээд буруу ойлголт аваад буруу төөрөгдөлд ор хавилт. Бурхны дүр гэдэг маань өөрөө ерөөсөө дүрсэн дургсан номлол гэж ойлгож байна. Бурхны айлцсан дээр одоо 84,000 номын цогцыг бүгдийн дүрсэн тухраангуулаад бүтээхэд бурхтын дүр болоод хувирч байна. Тэрийг дэлгэрүүлэл ярих юм бол бурхны гигийн сургаал болоод хувирч байна. Тэгээ энэ дээр нэг ч алдаа гаргаж болохгүй болчихж байгаа. Тэгэхээр бурхан урлаач хүнийг бол гарын авьяас гарын дүүтээс гадна тэр сэтгэлийн одоо боловсролыг шинжиж багш маань авдаг гэсэн. Энэ одоо нэр алдардаг шунах хүн байна уу? Мөнгөнд шунаж бурхан бүтээх нь үү? Тэрнээс илүүтэйгээр ерөөсө сэтгэл нь их бод сэтгэлтэй амьтны тусыг гэсэн бодолтой байх юм бол гарын уур болоод тэр багшийн эрдэм бол аян зөндөө хүү тэр хүнд суудаг. Тэгээ багшийг шүтэх ёс гэж байдаг л да. Одоо бурханч багшаас эрдэм авьяасын талаас нь хараад ах юм бол эрдэм аяндаа төрж хурдан суудаг. Гмийн талаас нь хараад байвал эрдэм суудаггүй. Тэр хүн өөрөө төгс биш гэж би одоо хэлж дандаа хэлдэг. Тийм учраас багшийг бол дандаа эрдмийн талаас нь харах хэрэгтэй. Бурхан урлаач хүн заавал лам хүн байх ёстой юу? Ямар ч алавгүй. Хуучин бол зүгээр энгийн хар хүнч байсан, хуучин лам хүнч байсан, янз бүр байсан. Одоо ламч байна, харч байна. Тэр тухайн номлолоо маш сайн мэдж байгаа.
авиастай мэдээж урлалын бол маш сайн зурдаг байх хэрэгтэй. Авиас чадварын хувьд, ур чадварын хувьд хамгийн гол нь тэр номлолоо мэдэх бод сэтгэлтэй байх хэрэгтэй. Номон дээр хүртэл дөрвөн авшгийг олох, бод мөрийн зэргийг судлах. Одоо энгийн дээрээ одоо ингээ хамгийн адаглаад бол тариныг тоолдог байх. Мацагт оршдог байх гэж. Тэгээд дээшлүүл тарин тоолдог. За өшөө мундаг төвшөнд очих юм бол заавал ямар нэг ядан бурхны бяцлаглыг хийдэг байх шаардлагатай. Хамгийн өндөр дээд бурхан урлаач юм бол таринууц тарины бяцлал хийдэг, ядан бурханд гомон чаддаг тийм л хүн байх ёстой. Тэгэхээр лам байна уу, хар байна уу ерөөсөө сонирн биш. Тэр манд сахилаа сайн сахиж чадж байгаа лам хүн байвал бүр сайн. Ангийн хар хүн байгаад тэрийг алдаагүй маш сайн бүтээгээ номоо бариад бүр сайн. Одоо ламч байна, харч байна. Миний шавнар дотор ламч байна. Хар мөртлөө маш сайн одоо сахилаа одоо сахиж байгаа харын сахилтай одоо тийм гинэ сахилтай хүүхдүүд зөндөө байна. Тэр маань номоо хэр сайн ойлгосон, сахилаа хэр сайн чадж байна. Бурхан урлаа маш сайн төөрөж чадчихвэл маш сайн байна. Одоо зарим нь лам байсан мөртлөө ур чадваргүй хүн байна. Бурханаа сайн бүтээж чадахгүй мөртлөө одоо их сүрхий яриад байгаа мөртлөө чадвар муутай хүн их байна. Нэг их ярихгүй дугаал юмаа гэж сууж байгаа маш өндөр чадвартай энгийн хар одоо бурхан урлаач зөндөө байна. Хар одоо лам байна уу, энгийн хараг ихдээс үл хамааран тэр бурхан төгс бүтээгдсэн байх шаардлагатай. Номын дагуу жинхэнэ арамны оршихоор хэмжээний зөв бүтээгдсэн байх шаардлага л эцсийн бүтээл нь маш чухал. Бурхан амьлуулах гэж ярьдаг. Бурханыг хэрхэн амьлуулдаг юм бэ? Бурхтыг ийм одоо дотоод оршуулга бол арамнаа гэж байна. Арамнаалах гэдэг бол дотоод оршуулга орших. Одоо энгийн одоо цутгуур металлаар буртыг олон янзаар бүтээн л дээ. Шийлж бүтээж болно, баримлаар бүтээж болно, зээгт намлаар ойж хатгаж бүтээж болно, төмрөөр металлаар цутгаж болно. Даавн дээр шорон будгаар зурж бүтээж болно. Эдгээрүүдийг яаж арамнаалах вэ? Зурмал одоо зээгт нам юм хавтгай хэлбэртэй шүтэн гэдэг бол арамнаалдаг. Ном уншаад одоо арамнаа өргөж, хойдолд нь тарины үсэг бичээд тэгээд арамнааны тусгай ном байж байгаа. Тэр номоо уншаад тэр бурхныг арамнаалж байгаа. Металлаар бүтээсэн, цутгаж бүтээсэн, хөөмлөөр бүтээсэн дотор нь сүншиг хийх ёстой. Одоо өөрөө ингээ айлд орохоор байж байгаа шүү дээ. Харсан энэ металл бүртүү зөндөө байна. Тэднүүсийн дотогч нь сүншиг гэдэг дотоод оршоолго гэдэг юм хийж байгаа. Соргошин буюу амин одоо хийн, тэгээ 9 эрдэн, ном, судар, тэгээ нарийн нандин одоо зайнууд, нандин үрэл болоод маш их нандин юмнууд хийснээрээ тэр маань нандин шүтэн болж хувирдаг. Сүншиг гэдэг юм их дотоод оршоолго. Одоо энгийн зурмал бүртөөнд арамнаар шочиж байгаа. Сүншиг гэдэг болохоор дотоод оршоолго буюу одоо тийм цутгуур бүртүүдийг заав сүншгэлж бүтээдэг. Зай оршоогоод нандин зай гэдэг эмийн ургамал, нандин үрлүүд, ном, судрууд, суршингийн мод тэгээ сайхан таглаад давхар одоо арамнаа өргөх номоо уншиж тэр бол ам орш. Энгийн дээр бол амьлуулж байгаа. Хичнээн жалтаар нандин бүтээсэн байгаад дотоод оршоолгогүй сүншиглээгүй бол тэр зүгээр сүнээр төдий зүйл болж айцлаг гарахгүй. Яг жинхэнэ амьлуулж ээж номоор нь сүншиглж ээж тэр жинхэнэ шүтэн болж байна. Би нэг айлд ороход нэг сайхан сайн нандин алтан шармал нандин бүрхтүүд байгаад байгаа юм л да. Тэгээ би ямар сайхан бүтээн харахад сүншиггүй хов хоосон, хөндөө хоосон. Тэгээ би гайхаад гүн яагаад ингэж юм гэхгүй мэдхгүй одоо 20 жил шүтээд ирсэн гэд сүншиг хийх ёстой гэхээр тийм үү гэд асууж байгаа. Тэгэхээр биднээс энэ тал дээр дутуу төлмөг байдаг учраас боловсрал их ойлголтгүй учраас хөндөө хоосон төмөрөг шүтээд яг хав дүрэнд байгаа учраас яг хав өгсөн буурны толгоонс чон айн гэдэг шиг муу юм оршихгүй л те. Гэхдээ бэлэгдлэн зүгээрс нь сүншиг оршоог учраас тэр ерөөсө шүтгэн болж чадахгүй. Тэгээ биднээс маш сайн анхаар сүншигтэй байна уу юу? Ингээс тоншоод үзэр хөндөө хоосон тугарч ивэл тэр чи хоосон гэсэн үг. Зүгээр л сүнээр төдий. Тэгээ сайн сүншиг оршоож арамнаа дотоод оршоолго маш сайн хийж тэр жинхэнэ нандин шүтэн болж хувирч. Тэгээ биднээс нэг сайн муу юм үүсээ даатгах нь залбирна. Тэгээ бурхнаас юу гуйхаа бид нү сайн мэддэггүй байхгүй. Одоо намайг баяжуул хамгийн буруу гуйж байгаа бол мөнгө намайг мөнгөтэй болго намайг баяжуулаад намайг эрүүл саруулаад миний хүүхдээгээд дандаа өөрийнхөө амин уу хичээсэн юм ингээ гуйгаад таар тэр одоо аврал гуйлт болохгүй. Юу гуйх вэ гэхээр надад одоо түргэн гэгэрх үннийг мэдэх ухаарлыг хайрл. Тэг гэгэрлийн мэдлэгийг надад хайрлаач. Би төөрөлөөс хурдан гармаар байна те. Бэлэг бэлгүүний одоо тийм бүтээлийн эрднийг хайрлаач гэж энэ хутгтын 7 эрднийг л гуйд юм л да. Сонсохын эрдэн одоо сүжгийн эрдэнэ шгшаваадын эрдэнэ бэлгүүний эрдэнэ гэх мэтэр энэ дунд юмыг зүгээр маш сайн сонсож чадж яах гэдэг бол нэг эрдэнэ танд байна гэж үзнэ. Юмыг маш сайн сонсож чаддаг хүн бол маш том одоо давуу талтай. Сүжгийн эрдэнэ гэж маш том сүжигтэй байна гэдэг бол танд маш том давуу тал эрдэнэ байна гэсэн үг. Тэгээ хамгийн чухал нь бэлгүүний эрдэнэ гэдэг бол аливаа нэгэн зүйлийг танин мэдсэн сэтгэл.
Тэр бол хамгийн чухал. Тэгээ Бурханаас биднээс гол гуйх бол бэлгүүний эрдэнэ юу тэр ухаарлын бэлгүүний танин мэдсэн сэтгэлийг одоо энэ төөрөгдлөөс хурдан гарах тэр бэлгүүний эрдэнэ гуйх нь хамгийн чухал. Бурхан багшийн дүр байлаа гэхэд яг тань луга адил замналаар замнаа. Таны одоо яг игэл одоо хааны төрөл байж байгаад гэгээрээд ингээд одоо зам мөрөг туулах хатуужилтын ян бяцлаглыг хийгээ гэгэрсэн луга адил би ч гэсэн яг тань шиг зам мөрөөр таны яг энэ зам мөрөөр явъя. Таны энэ үйл хэргийг мөрдлөг болгоё гэж ил залбирал одуулгаас зүгээр одоо эд чидтэй юм шиг те зүгээр одоо нэг юм гуйгаад тэрийг бурхан өгдөг гэсэн юм ойлголт яваад байгаа юм. Муу юм хийчихэд бурханд аврал одуулаад тэгэхээр одоо ингээ авилгалдах гатэ бурханд айгүй мөнгө цааш ингээд үнтэй мөрөгчүүд дараа нь намайг хэрэгээс мутлаад өгч гэдэг ч юм уу. Ийм юм гуйж ерөөсө болохгүй. Энэ бол бурхан бол нэг тийм мөнгө аваад хүнийг одоо муу юм буцааж өгдөг юм байх. Хүний хийсэн нүглийг арилгах боломж үйл үүрэг таны хийсэн буйныг ингээ шууд авчих боломжгүй. Тэгэхээр хэн нэгэнд хийсэн муу үйл өөртөө бол заавал учрна. А хийгээгүй муу үйл өөртөө бол хэзээч учрдаг. Аав ээжээс те өвг дээдсээс уламжилж одоо үр хөвгдөд нь өвлөгдөж ирсэн бурхан гэж зүйлээдэг. Насны эцэст аав ээж үгүй болно те. Тэгээд яг тэр цаг үед одоо сүүлийн үед хүмүүс яг энэ талаар бас их асууж сургалдаг л да. Мэрэгч төлөгч дээр яваад очихоор танад нэг тийм бурхан байна ингэж ин тэнд авчиж 50-д авчиж 50 гэдэг. Надаар зөндөө энэ талаар хүмүүс ярьж ярьдаг л дээ. Одоо бид нар чи ингээд олон өвг өндөр өвгдөлтэй нэг их хөлгөнөө уламжлалтай бурхны шин цохилжсэн юм ард түн. Тэгэхээр энийг айлд үзэхэд бол аавын талд ээжийн талд заавал их том лам байдаг. Тэгээ тэрнээс улбалж ирсэн юмнууд айл болгонд байдаг. Нэг судар ч юм уу, нэг хон хочор ч юм уу, нэг бурхан ч юм уу. Ямар нэг юм ингээ байж идэг. Тэгээ мэдээ тэр чинь 100 жил 200 жил болцсон. Тэгэхээр чи он жилийн уртад сэвтсэн, гимтсэн, судрын хуудууд нь тасарсан, барьсан, бурхтуудынх нь будг нь халцарсан барьсан зөндөө бай ажиглагдаж байна. Энэ дээр ямар нийтлэг алдаа гаргаад энэ ажиглаж байхад бол шууд гамдан даваачаад өгчдөг. 200 жилийн настай бурхан штэ. Шууд түүнийг лам даваачаад өгчдөг, нэг хүнд өгчдөг. Энэ чинь сэвтэй байна гэвэл одоо энийг ингээ өг гэхээр шууд өгчдөг. Энэ аяг маш том буруу алдаа юм байна. А яг үнэхээр өөрөө би шүтэж явж чадахгүй. Би бол өөр шашинтай ч гэдэг юм уу. Би сүжиглж чадахгүй, авч явж чадахгүй гэвэл гандан хүрээ хийдэд авчиж номос орно. Энэ хүрээ хийдэд одоо номоор нь шүтдэг газар шүтүүлээ гэвэл болно. Би өөрөө хэргийг гарч чадахгүй, авч явж чадахгүй бол хэргийг чаддаг хүнд нөгж байгаа нь маш зөв. Эсвэл одоо мэдлэггүйгээсээ бол нэг одоо жишээлгээд өндөргөөний цутгуур бурхан байж ч болно шүү дээ. Мэдхгүй аав ээж нь өвлөд ирсэн. А зарим нь болохоор ингээд бүр маш том хүрээний алдартай бурхтын бүтээсэн нандин шүтэн бурхтууд байж болно. Асар өндөр үнэтэй шүү дээ. Өндөргөний цутгуур бурхтууд ч хэдэн зуун сая төгрөгнүүд. Тэгээд тэр маань өөрөө өвцөг үн цэнээс илүүтэйгээр эцэг өвгүүдээс улбаалж ирсэн тэр нандин шүтэнийг сэвийг гаргуулад шүтээд явах ёстой. Тэрийг бүр хизээж мартаж болохгүй. Хуучны тийм нандин шүтэн байх юм бол өө сэвдсэн юм байна. Одоо муу юм оршин дэмий гэж айгаал бушууш ийдэж алах хийчдэг. Үүрэн зарим нь зарж үрээд алга болгож जैन, зарим зүгээр хүнд аваач төгчж जैन. Тэгээд дараа нь үзэнгүүт ахаад асуудал үүсэж байгаа. Эцэг өвгдөө шүтэн алга болсон байна. Тэрийг олж шүт. Тэгэхгүй бол одоо ингэ асуудал үүсэж байна. Энийг манайхан сонсохоор энэ мухар сүсгийн чим шиг тэр бурхан манай аж амьдрал миний бие хаа өвдөх өр хөөгдгөө байх ханижлгүй байх ямар хамаа байна гэж бодоод байдаг. Ерөөс тийм биш. Буддийн шашны энэ зан үйл номлол болгон шүтэн барилгатай энэ ажил амьдрал явдал суудал бүх юмтай холбоотой. Би хэлдэг эгэл нэгэн бодгал дорж гэд хүн байхад оргуу хоос окторгуудаар амьдарч явах юм бол танд юу ч хэрэггүй. Юу ч хэрэггүй. Та яг газар шороон дээр гიშгээд таван махуудтай уус агаар шороо чулуу гал махуудтай тэгээ биднээсээс гадна хүмүүст маш олон хамтан зэрэгцэн оршиж байгаа. Маш олон хүмүүс зэрэгцэн амьдарч байна. Доод гаргсын хөдөлгөөний орчил хөдөлгөөн орч. Ерөөсөө энд л эрэг сөрөг нөлөөлөлд байнга өртөж ингээ асуудалд орж явж байгаа байхгүй. Тэгэхээр их хүн юу ч шүтгэхгүй, юу ч бишрэхгүй ингээ явна гэдэг бол аюулаар өөрөө гүйж орж байгаатай л адилхан. Ухаант хүн гэдэг бол өөрөө сайн энергийг барьж аваад өөрөөсөө сөрөг энергийг зайлуулад бурхан шүтэн гэдэг бол өөрөө сэтгэлийн маш их боловсролыг л олж авах гэдэг юм шүү дээ. Түүнээс баяжчих гээд байгаа юм биш. Баян намсараа бурхан. Тэр баян намсарын тухай би дараа ярина. Тэр ерөөсөө баяжуулах гэдэг утгаа биднээс ойлгохгүй байгаа. Баян байх утгаач мэдэхгүй. Тэгэхээр бурхтууд гэдэг нь биднээс жинхэнэ хүч, мэдлэг, үнэн мэдлэгийг өгөх гээд байгаа. Одоо жинхэнэ хүч гэж одоо юу вэ гэж би хүмүүс асуу. Жинхэнэ хүч гэхээр их булчинтай хүний хүчтэй хүн гэх юм уу? Их баян хүний хүчтэй гэх юм. Үнэн мэдлэгтэй хүн жинхэнэ хүчтэй хүн байхгүй юу? Тэгэхээр яг тэр хүчийг өгөх гээд байгаа байхгүй юу? Жинхэнэ үнэн мэдлэг буюу тэр бурхны ухаарсан бүх юмны цаад мөн чанарын танин мэдсэн тэр гэгэрлийн сэтгэлийг л
зах зугаас нь жоохон ойлгочих юм бол амьдралын маш олон асуудал проблемд аян зөндөө алгуул. Биднээс тэр ойлголт байхгүй учраас л одоо проблем, асуудал, зовлонгийн араас дахин зовлон гараад байгаа. Энгийн дээрээ ингээд гэгэрсэн хүн харахад байгаа инээд нүрхээр маш ингэлж ирэн юм дээр алдаад идэх байхгүй. Тэр болгоноос аврахын тухайд Бурхны сургаал номлол нандин сургаал номлол Бурхан эднүсийг шүтээд гол утга нь тэр. Тэрийгээ биднээс маш сайн ойлгох хэрэгтэй болчиход байгаа. Хэвлэмэл бурхан аваад шүтдэг. Тэрнтэй адилхан хүмүүс бурхны одоо ийм гадуур дэлгүүр хоошгоор худалдаалагдж байгаа бурхныг аваад хүзэндээ зүүж ийн, гарандаа зүүж ийн, зарим нь машин дэргэндээ тэндээс дүүжилсэн явж идэг. Энэ нэр нь хэр зөв зохистой зүйл юм бэ? Энэ их буруу юм байгаа юм. Би нэг одоо олон нэвтрүүлгээр зөндөл ярьж байсан. Хүн хэдэн ухаантай хэлэхээс нааш хүчээр олон дахин хэлж яа нэг л өдөр өөртөө ухаарсан суун л да. Хэвлэмэл энэ дандаа урдаас орж ирж байгаа юм. За одоо цутгуур бурхан дээр жишээ аваа ярил л да. Маш хямдхан ингээл 20-30 мянгаал цутгуур бурхтууд гандангийн одоо шашны хувийн дэлгүүрээр зөндөө байна. Тэгэл зарим нь гайгүй зөв маягтай байна. Ихэнх нь бол алдаатай. Тэг ихэнх нь дандаа хаягдл төмрийн хоогоор хийдэг байхгүй цутгадаг. Янз бүрийн төмрийн хоог хаягдлаар цутгаал хийчдэг. Тэг маш их алдаатай буруу байдаг. Маш хямдхан үнц нь байхгүй. Тэг тэр маань ажлыг оршихгүй. Хэвлэмэл бурхтууд бол бүр ойлгомжтой. Зүгээр маш их бас за одоо дүүрч хэвлэхэн дүүрч зүв байх хэрэгтэй. Ихэнх нь бас алдаатай. Одоо тахил махил нь буруу байх ч юм уу, мэлми зэлмийн дутуу ч юм уу, мотрын чагжаа магжаа байхгүй ч юм уу байх. Энэ маань ингээд нийтэд зориулаад хүн болгон бас ингээд зуруулаад үнтэй зурах гэдэг чинь бас их тодорхой хугацаа орно, хөдөлмөр орно, маш ур чадвар орно, тодорхой үнцэнтэй авч чадахгүй учраас хэвлэмлийн л авч илвэн л да амьдралын боломж. Тэгэхээр маш сайн зөв бүтээгдсэн бурхтуудыг авах хэрэгтэй. Тэгтэл ер нь хэвлэмэл бурхтыг бол би бол зөвлөдгөө. Номон дээр ч хэвлэмэл бурхан шүтгсэн тохиолдол байхгүй. Тэгэхээр ер нь бурхтуудыг хүн бол нэг олон бурхан аваад байх шаардлага. Нэг ганц юм хоёр өөртөө нэг нь насаараа шүтэл үе болоод шүтүүлээд явах учраас нэг удаа сайхан зуруулаа бүтээчихэд дахин ингээл өдөр болгоомоо сар болгон бүтээх боломжгүй. Нэг удаа л их нандин бүтээлгээ залчхад тэр насан туршин шүтээ үе уламжлаад аав юм шүтээ ээж юм шүтээ ингээд аваад юм. Тэг хэвлэмэл бурхтууд одоо нэг ямар асуудал байдаг одоо би хор уршгийг ярьж өгье. Хэвлэмэл битгий зүгээр маш хуучны нандин шүтэн байг жоохон сэвдсэн байлаа гэхэд л тэнд муу ёрын юм оршдог гэдэг байхгүй. Одоо муу ёрын хүмүүсийн нөхдүүд оршоод бурхан биш тэр сэвдсэн одоо ингээд буруутцсан тий будг нь халцраад унтсан сэвтнэ гэдэг бол тэр бурхан одоо ингэж бохирдож ийн гэсэн үг шүү дээ. Тэнгүүт тэнд муу адууд муу юм лусууд янз бүрийн оршчод тэр эдийн ундааг нь идээд бурхандаа очихгүй одоо ингээл хүн бол бурхандаа л тахлаа өргөл бурхамаа л баясж байгаа гэж одоо муу адууд идэж хооллол тэр тухайн гэр оронд өвчин хэрүүл зовлон тасралтдаг над тэр үгүй биднес бурхнаа байнга шүтээд тахил өргөд идэх гэтэл манайхаас өвчин зовлон салахгүй ингээл эд мөнгө буян шиг чуулахгүй бурхны нэгэ харахад битүү сэвтэй бөөн будг нь халт мэлми зэлмэн байхгүй халцарч. Гэхдээ энэ маш их сэвтэй байна гэхээр тийм байд юм бол гэдэг. Тэгэхээр одоо сар шинийн баяр болох гэж байна. Биднээс Монгол түмэн чинь сар шинийн баяраас өмнө бурхан шүтээнийхээ сэвийг гаргуулдаг. Одоо тэр сэвтэй шүтээнийг яаран одоо тэр уламжилж ярьсан нандин шүтээнийг ийш тийш нь өрн таран хийлгэлгүй шинээр бүтээлснээс илүүтэйгээр сэвийг гаргуулад засаад ингээд шүтэх юм бол буян нь илүү их гэж номлодог. Тэгэхээр би сайн хэлдгээр тэр буруу хазгаа бүтээгдсэн юмд болохоор муу юм оршин нэг бол одоо ямар ч юу айцлага оршихгүй. Хов хоосон зүгээр л зурагтд ил оршиж байгаа. Тэг миний хэлдэг. Үнэхээр өөрөө бяцлаглалын өндөр түвшинд хүрсэн бол тэр хэвлэмэл байна уу, зурмал байна уу хамаагүйгээр тэрийг бол шууд өөрөө ингээд аврал одуулаад бяцлагж бол ингээд айцлага оршиж чадна. Энгийн хүмүүст бол тийм их сэтгэлийн хүч боловсрол бол байхгүй. Тийм учраас заавал нэг ч алдаагүй бүтээгдсэн зурмал шүтэнийг авах хэрэгтэй. Тэгээ хэвлэмэл шүтэнтэй айлгүй шүтэнгүй айл гэж хэлж болно. Ер нь нэг гин ширхэг том жижиг нь хамаа байхгүй. Нэг юм жижигхэн байлаа ч гэсэн яг номын дагуу минь жинхэнэ бурхан урлаачаар очиод ингээд зуруулаад авчихад л жинхэнэ шүтэн. Тэгэхээр биднээс өөрөөсөө хамаарах маягтлаа сайн хийх ёстой. Тэгчээд дараа нь одоо болохгүй байх гэж ярьдаггүй. Далганы уут одоо ядуу зүдүү байна гэж байгаа олон шалтгаан талдаа эхлээд хүн хөдөлмөрлөх ёстой, авьяасаад ажиллах ёстой, та залхуу биш байх ёстой. Тэгжээд танд бол буян шиг одоо заавал чуулна. Тэгээд давхар эдийн тэнгэр одоо далганы уут Монгол түмэн чинь номтой ард түмэн учраас гэртээ далганы ууттай эдийн тэнгэртэй байдаг. Тэр нь зүв бүтээгдсэн байх ёстой. Ямар ч алдаагүй. Далганы уут гэхтэл одоо бас нэг ширхэгч айл ихэнх нь далганы уут бүгд буруу. Даллага авах болоход дандаа нэг буруу бүтээгдсэн. Тэгээд буян шиг тогтохгүй.
Тэр зан үйлүүд нь дандаа зүв байж чадах юм бол айл дэрж байгаа буян шиг бол тогтоох боломжтой. Тийм нарийн зан үйлүүд өөр гадны оронд биш буддистчтэй орнууд байдаг. Тийм нарийн зан үйл зөвхөн Монгол оронд байдаг. Дандаа энэ нөгөө номын зан үйл. Тэгэхээр биднээс бурхтуудыг зүгээр нэг тийм зураг төдий ч юм уу те одоо зүгээр л би юм хилчгээр миний юм биелүүлдэг ч юм уу гэж ойлгож ерөөсө болохгүй. Энэ өөрөө их нандин шүтэн бурхны бүх найрын нанд номлол шингэсэн нандин шүтэн учраас энэ дэр хөнгөн хуумга хандаж ерөөсө болохгүй. Бурхан урлаачаас зөвлөгөө аавна маш сайн улс суурьтай буух эзэнтэй буцах хаягтай юм ихгүүд одоо ялангуяа шашны хувийн дэлгүүрүүд бол дандаа урдаас хазгаа мөрөө тэр зарж байгаа хүмүүс нь өөртөө бурхан урлах ухааны ойлголт байхгүй учраас бас буруутах аргагүй юм л да. Таны одоо хамгийн анхны уралсан бурхан уралж явах тухай үед танд ямар мэдрэмж сэтгэл төрж исэн одоо тэр анхны уралж исэн бурхан нь хаана идэм бэл? Тийм ээ би одоо урлах ухааны сургууль дараа 7 жил суралцсан. Эхлээд би ирэхэд л шууд бурхан зурна гэж бодоод байсан боловч эхний ээлжинд бол зүгээр гал ус шороо гэж байгалийн бүх элементүүдийг зур сурдаг. Тэгээд дараа чинь бурханы одоо ингээл тгийг үзэл зураал сураал ингэж тэгэхэд бол би бол за энэ бол маш нарийн чандаг лимтэй ерөөсө нэгч зураасыг бүрөө зурж болохгүй асар нарийн юм байна гэдгийг ойлгож тэгж авч ийсэн. Тэгэд хамгийн анхны бурхан чи би Янжинлан бурхан бүтээж байсан юм байна. Багшийнхаа удирдлагын дор урлагийн тэнгэр буюу оюун ухааны тэнгэр гэж үздэг л дээ. Биднээс яг энэ тхийн Бирман хиндийнэр бол яруу найрагчд энэ тхийн бол яруу найрагчдаг шүтэж ирсэн учраас яруу найргийн тэнгэр гэж ойлгоод байдаг. Тэгээд урлагийн тэнгэр гэдэг утгаараа их зөв. Оюун ухааныг хайрлах охин тэнгэр баггүй. Тэгээд пипа хөгжмөө барьсан 18 нас лугаа тугуул дээр асар үзэсгэлэн төгөлдөртэй залуу охины төртэй л дээ. Тэгээд тэр Янжил хамыг би ингээд зураад дагнаад ингээ нарийн бүтээгээд ингээ зураад тэр маань багш одоо багшийн одоо урын сан урлах ухааны одоо бурхан зургийн фонд хадгалагдаад одоо байж байгаа. Тэр анхны Янжила бурхан маань гэж тэгж бүтээгдэжсэн. Дараа нь бас би нэг Янсан ядам гэдэг улааны шишний гол ядам бурхан байдаг. Тэрийг бүтээгч тэр их сони юм болсон бас бэлэгдэн бэрэлтэй. Тэгэд далаа багш руу бас Янсан ядам бурхны ван тавих болоод дамдын Янсан бурхны. Тэгэхэд яг тэр миний бурхныг аваачиж яасан бэл зурсан бурхныг гол тэр ван тавих үед гол шүтэн болоод тэр дээр нь далаа багш гар өвсгөө зурж арамнайлж исэн бэл. Тэр байгаль. Тэгэхээр олон бурхан урлаач юмдаа далаа багш гар өвсгөө зурна гэдэг. Далаа багш юм өөрөө бодтойж яраас бурхны хувилгаан баггүй. Тэгэхээр тэр хүний мутраар миний одоо зурсан бурхан дээр гар өвс мутралгаа харж ажиллана гэдэг бол бодтой бурхан тэрийг одоо ажиллаж арамнаа гэдэг маш том ажиллаг арамнаа орсон. Гээ бас бэлгшээж боддیں۔ Тэгээ түүнээс цагаан өвгөн гээд маш олон бурхан бүтээсэн л дээ. Таны бүтээж исэн бурхтууд донд сэтгэлд одоо хамгийн ойр бурхан нь ямар бурхан байсан бэ? Маш олон бурхтуудыг одоо бүтээсэн байдаг. Түүндээс одоо багштайгаа бас хамтраад Монгол төвний хамгийн эрхэм мэгжиж янарс шүтэн гэж байдаг шүү дээ. Тэг яг бурхтууд бас бол зөндөөл бурхтууд. Тэр цагаан өвг ингээд уул усны эзэн тэр цагаан өвгнийг бол бас нэлээд нандин зурж бүтээжсэн юм. Яг өнгө бүдг нь Монгол зургийн үгээр орлоо. Тэн дээр нэлээд миний бас сэтгэл шингэж бүтээгдсэн бас удаанч бүтээсэн. Тэгээд тэр цагаан өвг одоохон дахиад давтагдаж бүтээгдэг байгаа. Их нэрээ нандин бүтээсэн. Дараа гол томоохон асар томчтойг бол одоо багшийнхаа одоо буйнаар Монгол төмний сүтэ мэгжиж янараас сүтэний мэлмиг одоо багштайгаа хамтарч нээх бас тийм алтан боломж олцсон байдаг. 24 метрийн өндөр дээр тэр мэлмиг ингээд зураад багштайгаа хамтраад сууж байгаа. Тэр их сайхан бэлэг дэмбэрэлтэй. Сайхан зүйл болсон. Тэгээд сүүлд нь бас төрийн шүтэн төрийн ордонд байдаг том Чингис хаан байдаг. Тэр Чингис хааныг нэрийн хэлхийг хөтөл одоо хэлж болдгоо тийм хэцүү нийгэмд амьдарч ирсэн бид нэр туулж ирсэн. Гэтэл цаг сайхан болж эзэн богд Чингис хаанах шүтэнтэй төрийн ордныхоо үүдэнд гоё шүтэн болгож одоо металлаар хийгээд заллаа. Одоо Чингис төрийн ордны ёслол хүндлийн өргөнд бас Чингис хааныг зурж шүтэнчил бүтээсэн. Тэгэхэд бас би бас багштайгаа хамтраад гол юм бүтээж хийжсэн. Тэр Чингис хааныг бас бүтээсэн даган баясчаад бүтээсэндээ маш их одоо бас бэлэг дэмбэрэлтэй юм байна да гэж бодож явдаг. Элчин багшийн хийдийн гол найнад сэхүүсийг бас бүтээжсэн. Тийг том тэгээ мөн мэгжиж жанар шүтэн доотлолт одоо жанарсыг бүтээсэн дараа доор нь энэ эргэсэн гоо язгуурын 3 бурхныг бүтээх тэм зарлаг гарсан байлээ л да. Дараа нь очирван манчир 3-ыг хоёрыг нэмж бүтээсэн. Тэгээ сүүлд очирваныг бүтээхэд мөн давхар мэлмиг нээсэн. Тэгэхээр жарсгийн мэлмиг нээхэд даанд очирваны мэлмиг бол дангаараа би нээсэн л да. Гэмшнээр олон бүтээлүүд бий. Тэгээ бүтээсэн бүрхт маань ихэвчлэн ингээд
дандаа одоо хөдөөний Монгол орон даяараа тархаад одоо ингээл айл болгонд хөө сайхан бүтээлүүд мань ингээ очсон байдаг. Их сайхан байдаг юм. Чөтгөрхөн манай нэг найз надад хэлжсэн байхгүй юу? Би яг өөрийнхөө хэмжээнд ингээд хүн болгонд туслахыг хүсдэг юм аа. Магадгүй энэ одоо тус болж байгаа зүйл маань миний охинд ингээд нөгөө монголчуудын бодож явдаг зүйл эдэг штэ. Сайн үйл хийх юм бол үр хөвгтд маань ирэх байхаа гэсэн бодол эдэг. Энэ ер нь яг бурханы одоо номонд яг юу гэж үздэг. Тэгэр бодол үнэхээр биелэлээ олдог юм уу? Энэ дээр нэг ийм ойлголцлын зүрх байна л да. Ямар нэг ач тусыг ирнэ гэж бодвол бас жоохон тус муутай. Одоо альва нэг хийсэн үйл дээр эргээд нэг иймэрхүү би ач горилж гин гэж бодвол жоохон тус муутай. Альва нэг ямар нэгэн одоо тусыг горилохгүйгээр зүгээр л хийх ёстой. Хүмтэн туслая гэвэл үнээс өгье гэвэл одоо сэтгэлээсээ гэдэг шиг. Жишээ татгаад одоо би нэг зовсон зүдэрсүүнд би ингээд юм өгчөө дараа нь би энэ хүнээс нэг юм аавна тий. Тэх юм байна. Эсвэл энэ ядарсуунд өгчүүл би дараа нь юм байхгүй болж өгөөд яадгийг. Жохон баян чинэл хүнд юм өгчүүл дараа нь надаа хүн юм өгөх бахтаа ч гэдэг юм. Ийм 2 3 бодолтойгоор хүнд юм өгөх юм бол нүглэг болж чаддаггүй. Эвж бодлогоогоор үнэхээр өлссөн үнэхээр ядуу хоол ундгүй нэг сайхан бүтэн хоньны мах аваад өгчөөд одоо нэг саржангаа ч юм уу идэгтэл баясах юм байгаа үст тий. Одоо энэ хүн надад дорж гэдэг хүн надад ийм сайхан гэрээвлээрэл дандаа идэх болгонд бол баясаал баярлаад л идэн. Энэ маань эргээд тэр хүн хүссэн хүсээгүй буян шиг оршино. Үнэхээр одоо өвчтөе зовлонтой хүнд эм тангийн төхүүлэл өгчил л. Ямар ч ашиг эргээд дараа нь би энэс юм гонос бодлогоогоор тэгээд тэр эм тангийн өгчөд тэр хүн өвчнөөсөө илааршингуудаа уух болгондоо ачта буянтай үний имийг угаа би илааршлаа гэл баярсан сэтгэл нөөр дээр хур мэд асгарна. Тэгэхээр биднээс альва хүнд Монгол төмөч их эртнээс их өглөгч арт хүн байсан байхгүй. Одооныхоо зарим тийм одоо дандаа харамч одоо байгаагүй. Одоо ч сайхан өглөгч хүмүүс байж л байна л да. Тэнгүүт одоо энэ цаг үеийн хүний чанарыг шалгаж байгаа цаг үе л дээ. Хэн яг үнэхээр өглөгч, хэн харамч, хэн одоо үнэхээр бурхан шүтэндээ үнэнч байна. Эсвэл одоо сүжиг, сэтгэл сүжиггүй нүг харин шашинлууж орж идэг, мөр шашинлуу орж идэг. Энэ өөрөө тийм шалгуурын цаг үе ш би харж байгаа. Одоо яг ингэ одоо тос ус ялгардаг шиг. Тэнгүүд хуучин бол ингээл аяны холоос аянчин гीч ирэхэд бол тандагч вэ тандгууч вэ идэ цай бодагаа цайгаа барайл аруул аваад зориул очдөг байл шүү дээ. Тэгэл цай аяншиж ядарч яана гэл тэгээ хооцоогоороо дайлал явуулдаг. Гэрэг хүртэл цоожгүй орхоо явдаг. Монголчууд тэгдэг гэсэн тийм. Ягаад цоогожгоор ч аяншиж янтас ороод хоолцоо хийж идээд яв гэд бүх юмд бэлэн. Тэгээд хоол тоон сайхан хоол хүнж идээд буцаад юм угаагаад тавиад тэгэхэд бурхан шүтэн дээр нэгээд алтан шарамл өндөргөний бурханч байж жах ч юм уу цул мөнгө аяга байж л хиний ч авдггүй. Тим агуу байлаа. Одоо онгорхоор явчаал одоо эвгүй штэ тэг хуу хамаал явна штэ тий. Тэгэл захын аймагуд ч гайгүй байна. Одоо ойрхон аймагуд ч гэр орноор замаараа ороод хоол авахар чинь тэгэл хоол эзэн дараа тэдэн төгрөг гэл сууж явах юм ба штэ. Яг хөө ингээд зах зээлийн нийгмээр орж ил байгаа хэлбэр л байгаа л да. Тэгээ биднээс яг ямар ч ингээд худалдаа зах зээл энэ нийгэм рүү шилжиж байгаас нэг мөн чанар Монгол сайхан өгөөмөр хүн чанараа ерөөсөө алдаж болохгүй. Тэгвэл ингээд бас фейс янз бүрээр харж байгаад өвчтөө зовлонтой хүн байна, хандаа өгөхөд бол ингээд их сайхан өгж байгаа харагддаг юм бэл. Тэгээд тэн дээр ингээд би бас хандив аян зохион байгуулаад нэг бас нэг хүүхэд байсан хөрхий төрөлхийн гажигтай би тэгээд би ингээд ээж над дээр ирээд тэгээд ковид үеэр тэгээд ингээд мөнгө хэрэгтэй байна. Баг 200 сая 300 сая юм. Тэгтээ ч ингээд хаа. Тэгээ би ингээд за туслаа. Тэр надтай ямар ч хамааралгүй юм байхгүй юу? Миний хамаатан биш. За би тэгээ урлагийн хүмүүс гуурайлан дуудаа тэгээд гоё юм хандив үргэ. Тэгээ ингээд хандив байхад бол маш их хандив үргэж. Тэн дээр ингээд заавал баян чинэг ингээд энгийн хүмүүс хүртэл ингээд хамгийн их 10 20 гэж өгөөд тэгээд 70 80 сая төгрөг цуглараад 3 цагийн дотор. Тэгээд нөгөө үнд ингээ өгж буйн болж байна. Тэгэхээр Монгол хүн гэдэг өөр их өглөгч сан чанар нь байсаар л байд юм билээ. Ер нь нэг тгайхтэр яалаа гэхэд бол янз бүр бол ингээд хүм аргалдаг гэдэг ядуу тийм жоохон ядарсан талд нь их ордог тийм ард түмэн юм билээ шүү дээ. Их сайхан. Зовсон зүдэрч ядуултны юм өгч ингэчи дандаа гараа сунгаж яадаг. Өөрөө тийм айхтэр баян биш мөртлөөл хүнд илүүчлээл өгжил байдаг. Энэ ясандаа нэг гоё тийм өглөгч гоё чанар байдаг. Байсаар л ах юм байна. Үлийн үр гэж манайх их ярьдаг. Үлийн үр хүүхдэд мань очдог халддаг гэдэг энэ үлийн үр гэж зүйлүнэхээр байдаг юм уу? Байхаар барах уу та. Бурхны шинд бол үйл өрөөнд тухай асар нарийн дэлгэрүүл авч байгаа. Одоо дэлхийн нийтийн хэллэг карма гэж хэлдэг л дээ. Үйл үр гэдэг бол өөрөө одоо энэ үйл өрийн тухай бодоод ухаарад авчих юм бол хүмүүс маш бага алдах юм байна. Зовлон зүдгүүр одоо проблем асуудал дээрээс баг маш бага орох юм байна.
Тэгэхээр 7 амжиж нэг огтлгээ нэг үг байгаад байна да. Энэ бол нэг хоолунд хэрчиж идэхтэй холбоотой үг ерөөсөө биш шүү дээ. Хийх гэж байгаа үйлдэл болгоно 7 удаа бодоод 7 удаа бодсны дараа нэгтэлсний дараа нэг үйлдэл хийх ёстой. Манайх болохоор одоо болохоор хийснийхаа дараа бодож гэнэ үү бодохгүй ч хийхгүй гэд бодохгүй ярьж гэн бодохгүй үйлдэл хийж гэн хийснийхаа дараа харамсаж байгаа. Би яагаад ингэж вэ? Нэрснээ дараа хашгирна гэдэг шиг. Тэг үйл үүр гэдэг зүйл гэдэг маань өөрөө үлийн үр хуурамгүй бөгөөд үний юм. Заавал ирдэг. Та сайн үйл хийх юм бол тэрний үр сайн үр заавал давар гардаг. Тэр бол бүр баталгаатай. За яг өнөө юу маргааш шүү те. Хоног хугацааны хувьд хугацааны асуудал байна. Муу үйл үр хийгээд боловсрал муу адил түргэн. Гэхдээ одоогийн цаг үе гэж жоохон цүүн цаг уу цөвдсөн хэцүү цаг учраас муу үлийн үр нь хурдан боловсрдог. Сайн үйл үр жоох удаа. Тэгэхээр хийсэн муу үйл үрдэг бол маш хурдан учрах боловсрал нэг түргэн. Тэгэхээр хүнд сайн сайхан зүг үйлд шамдаад зөв үйлийг хийгээд явж байгаа нь буян санаа зүв бол заяа зүв гэж миний нэг дотроо боддог гол бодлоо санаа зүв бол заяа зүв. Таны бодол санаа заяа санаа бодол зүв байх юм бол буян заяж аянда тэгшэрнэ. Санаа мод явхат гэж үг шүү дээ. Манай Монголын зүүр цэцүүг дандаа бурхны сургаал шиг хоёрхан үгээр л хэлсэн байна. Санаа зүв бол заяа зүв гэдэг бол бурхны сургаалын таны бодол санаа зүв байх юм бол таны үйл явдал үйл мөрч аян зөндөөл зүв бол өссөн үсэг. Санаа мод явн хатна гэдэг бол хичнээн гоё уран ярина хичнээн ингээд дүрсгэд явсан ч гэсэн явах дундаа л хойшлох тусмаа бүх үйлдэл бүх юм нь боогдоод тэгэл ер нь буян заяг нь хаагддаг л гэж ойлгоо. Яаж ч хүчлээд ингээд явсан ч гэсэн тэгэл аян зөндөөл зам нь хумигдаал дуустдаг. Санаа мод явн хат. Тэгэхээр биднээс энэ үгийг бодоод ер нь одоо ядуучууд байлаа ч гэсэн бодол санаа идэх хоол баг байлаа ингээд ийм байлаа ч гэсэн бодол санаагаараа одоо ядуу байж хизээж болохгүй. Хүн итгэл үнэмшлээ алдах юм бол бүх юм алдсантай адилхан болж өгч байгаа. Одоо манайхан бол эрүүл мэндэ алдвал бүх юм алдсантай гэж адилхан гэж үздэг те. Тэгэхээр яхаа биднээс мөнгө цаасыг олж болно. За эрүүл мэнд гэдэг хүн угаасаа л эрүүл хүн гэж байдаггүй. Их баг хэмжээний өвчний орон болол 404 өвч орж гараал байж байгаа. Цоо эрүүл хүн гэж ерөөсөй байдаггүй. Тэгэхээр хүн өвдөх нь бол угаасаа өвчлөх нь тодорхой. Тэгэхээр хүн гэдэг юмтан бол ерөөсөй итгэл бишрлээ, итгэл үнэмшлээ алдлаа л гэвэл та бүх юм алдлаа л гэж ойлгоо. Тэр мөнгө цаасыг бол олж болно. Алдсан барьсан юм олж болно. Гол нь итгэл үнэмшлээ алдсан хүн гэдэг бол ерөөсөө ахис ихэхэргүй л дуустдаг аюултай. Одоо өөртөө итгэх итгэл байна. Бурханд итгэх итгэл байна. Аав ээждээ итгэх төр хамгийн энд чухал өөртөө итгэх итгэлэл алдаж болохгүй. Бүр гүнзгэрүүлээд үзвэл одоо дээдийн бурхтууд итгэж чадах юм бол бүр сайн. Жинхэнэ үнэн гэгэрлийг өгж байгаа үнэн сургаал биднүүсийг одоо сайн сайхан болгох, ухаарл өгөх хамгийн тэр сэтгэлийн гэгэрлийн хамгийн нандин боловсрал нууц ухаарлыг өгж байгаа бүртийн сургаал номлол гэдэг бол хамгийн чухал юм баггүй. Тэр хамгийн том аюул гэдэг бол энэ гэгэрлийн сургаал одоо төрөлөөс гарах ухаарлыг өгж байгаа бурхтуудаа араараа зүглэнэ гэдэг бол бүх юм алдсантай адилхан гэж би үзэж байна. Тэр бурхтуудтай л ингээд холбоо тасархал юм бол тэр хүн ихэд ингээд буян нүглээ ялахаа болчих. Хийж байгаа нь үлийн үрэж ойлгохоо болчих. Тэгээ хийсэн үйл үр дээр тогтоход бол одоо өөрөө ярьлаа да хийсэн үйл үр хүүхдүүдээр нь бууж байгаа. Ингээ харилцсан адилгүй шүтэлцээтэй байдаг юм. Аав ээжийнх нь хийсэн муу үлийн үр хүүхдүүдээр нь үсэрч идэг, очиж идэг. Үлийн үр нь сэргээр хүүхдүүдийн хийсэн муу үйл үр нь ээж аав руу очиж идэг. Бүр наривчлах юм бол эгчийнх нь хийсэн муу үйл үр дүүдээр нь ирж идэг. Дүүгийнх нь хийсэн буруу үйл үйлдэл эгчдэр ирж идэг. Өндөр өвөг талдаа хийсэн муу үйлүүд нь өр удам дээр ирж идэг. Энгийн дээр ингээд би өөрөө бас ингээд зурхаа мурхаа ойр зүрх юм үдж хахад бол удмын хараал гэж зөндөөл ярьсан. Удмын асуудалтай хүн байна гэл. Одоо ингээд сайхан залуу бүсгүй залуучууд ингээд байлахад нөхөр байхгүй. Хүүхэд байхгүй. Үзэнгүүт л удмын хараалтай байна гэж хараад. Юу яац ингээд үгүй манай ээж аав тэр нөгөө дээш 9 үе 10 үе ингээд явгоч тэр талд одоо лусын амтан хөнөөс юм уу нүгэл тар гөрөөчн байсан юм уу одоо хараал чатах хийгээд тэр бужигнаан болоо тэргээ засаагүй өнгөрсөн юм уу эсвэл одоо лус дошгруулаад уул усыг төнхөөд тэр усны оршиг замцыг нэрвээд дошгон хайрхныг синдичж одоо дошгруулсан юм уу удхан модыг унгаасан юм уу те хүн түн дунлууд билдэ тэр айхтар ариун дагш хайрхан догштойг духал синдилсэн тэр үйлүүрийг засаагүй тэр дээрээ тэгээд ингээ явсаар хагаад одоо өнөө үедээгүүд долгор гэдэг одоо ямар ч асуудалгүй охин байгаад байдаг. Онц сурдаг, тэгээд боловсралтай, мундаг бод нөхөр байхгүй.
Тэгээ багшаа би ингээд дандаа зөв юм бодоо, зөв үйлдэлийг яваад байдаг. Би одоо ингээд ерөөсөө сайнтай учрахгүй юм. Энэ маань тэр охины буруу биш ерөөсөө биш. Нэг удмын асуудлууд гарч ирж. Эсвэл эцэг их надад асуудалтай. Дээр үлийн үрийн боловсрол явагдаад байгаа юм л да. Тэгээ тэрийг урднаас линч юм бэ гэж бүр урагшлуулвал урд төр линч юм ярина. Наашлуулвал удмын юм байна. Бүр наашлуул яг таны өөрийн хийсэн муу үлрч байд. Жишээлх юм бол хүүхдтэй болохгүй байгаа нэг эмэгтэй надад ирж байна л да. Тэгэх юм бол үрийн заяа дөрөтнө гэж нэг айхтэр юм байна. Тэгэхээр нэг аборт гэдэг зүйл байна. Үр хөндөх. Тэр эмэгтэй үр хүүхдгүй одоо нэг 40 гарч байгаа эмэгтэй байна. 7 удаа абортод орсон гэж. Тэгээ одоо үр хүүхэд байхгүй. Тэгээ ингээ гадна дотны маш олон эмнэлэг домлогоор яваад хичнээн сая төгрөг зарцуулаад болоогүй. Тэгээ над дээр үр хөндүүлсэн гэдгийг хэлээгүй л дээ. Тэгээ би ингээд ярилцаад үзээд ингээд харангуут та үр хөндүүлсэн байна да нэлээ хүнд үйл хийсэн байна уу тэгсэн. Би одоо нэг учир мэдэхгүй залуу байхад ингээд алдаад 7 удаа. Арай олон багт. Энэ өөр үрийн буян заяа дөрөтүүлдэг хамгийн аюултай юм байхгүй. Тэгэхээр залуу хүүхд бүсгүүчүүдэд яла охтуудад хэлэхэд одоо баг үр хөндүүлэг эмэгтэй маш ховорлчж. Санаатай байдлаар, санаандгүй байдлаар нөө залуу гинэн байх үедээ мэдхгүйгээр ингээд за ингээд ахуулчих гээл ахуулчих. Амьдралын нөхцөл шаардлага байна. Ямар ч асуудал нөхцөл байдал байж болно. Буруут гарахгүй юм л да. Тэгэхээр энэ маань хойно тэр одоо мэдсэн мэдээд хийсэн байх уу мэдээг үл хамааран үүлийн үрийн боловсрол нь шууд явагдаж байгаа. Тэгээ үр хүүхдгүй байх аюултай. Тэгэхээр над дээр тэгээ абортод орсон мөртөө хүүхдтэй болцсон байл тавлаас үнэхээр азтай байж өөрийгөө ойлгож болно. Тэгэхээр тэр үүлийн үрээрээ үрийн буян заяа дөрчдөг. Энэ бол бодтой тэр хүний өөрх нь хийсэн үйлээр өөр дөр нь гарч. Бас олон эмэгтэй хүн дээр за эрэгтэй хүн дээр чи явал да дандаа эмэгтэй хүн дээр чи яваар. Одоо эрэгтэй хүн байлгаад олон эмэгтэй охтуудаар ингээд тоглоол те. Ингээл хүүхдтэй болгоод салаач юм ингээл амьдарч байгаа салаал ингээд тоглоом хийгээ явуудах юм дараа сайнтай учирдаг байхгүй. Тэр олон эмэгтэйгээр тоглосны хариуд эргэд сайнтай учрах боломж олчж байгаа. Эсвэл маш муу хань заяа зовлонтой мөнхийн хэрүүл уруултай. Одоо хань ижлүүд хоорондоо учрахтай их сонин барилдгаар учирдаг, үүлийн үрээр учирж болно, өш хонжоогоор учирж болно, амилны авалгаар учирж болно, муу үүлийн үрээр учирж болно, өр төлөөсөөр учирж болно. За өр төлөөсөөр учирсан хосууд яадаг вэхээр ингээд 8 замын хийх гээд өрөнд ороод тэгээд биевиндээ бүр барагдчихгүй өрөнд ороод дуустдаг. Муу үйлөөрөөр учирсан хүмүүс бол биеинтэйгээ мөнхийн хэрүүл оруулалттай хизээч амар амгалан байж чаддаг. Амны авалгаар учирсан бол ойлгомжтой бие биенийгээ хөнөөгөө дуустдаг. Өш онцгоор учирсан хүмүүс бол яг нэг нэгэндээ өштэй юм шиг биеийн луга дайсгинаад идэг. Энэ дунд бол буйнаар учирсан хосууд бол зүрхний амраг, заяаны хайн гэдэг чандман нэрд нь олсон мэт бүх үйл үйлдэл нь таардаг. Хизээч хэрүүл урал багтдаг, салдаггүй, хэрэлцэн ч салахгүй. Одоо нэг ивэл жилтэй хүмүүс гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь ивэл жилэгдээ учирсан хүмүүс ерөөсөө салдаггүй байхгүй юу? Хэрэлцэн ч гэсэн дороо эвлэрээд байдаг. Харш муу жилтэй хүмүүс бол нэг удаа хэрэлдээ салцдаг. Хүүхэдтэй байна уу, үл хамааран. Тэр статистикийн судалгаа аваад үзэхэд бол ивэл жилтэй хүмүүсээ үзэхэд бол салах нь одоо маш бага. Харш жилтэй хүмүүс бол ихэнх салсан бит. Тэгэхээр энэ өөрөө нэг энерги махбодын зохицол гэж нэг нарийн 6 юм явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр үйл үүр гэдэг юм дээр биднээс одоо ингээд нас охроо болох үйл үүр гэж байна. Ядуу байх үйл үүр гэж байна. Үр хөвгдгүү байх үйл үүр гэж байна. Тэгэхээр ядуу байх үйл үүр юу вэ гэхээр одоо өөр наснда ч өглөгийг дадуулаагүй харамын сэтгэлийг их дадуулж байсан тий. Одоо тэр үйл үүрд нарийн хүнд юм өгснөө дараа нь харамсах юм бол тий. Одоо эхлээд нэг сайхан сэтгэл үүсээд өгчөөд дараа нь хэрэггүй өчлөө тэгэл харамсах юм бол баян чинэлэг байж байгаа төгсгөл рүүгээ ядуураа дуустдаг. Тим үйл үүрэг байна. Эхлээд хармалж байгаа тий. За зин нэг дорж дөвөл дараа нь ч за нэг удаа сайхан өгчөдөө гэд эхлээд жоохон хармын сэтгэл төрж өснө сайхан өгчөж төгсгөлд нь бол ямар ч юм бодлого. Тэгэх юм бол эхлээд жоохон ядуу зүдөө амьдраа дараа нь төгсгөл рүүгээ маш баян сэтгэл амьдрдаг үйл үүрэн тийм. Царай муута төрх үйл үүр гэж би. Тийм үү. Одоо гэр орноо заваанц байлгадаг бурхан шүтэнийхээ тоосыг арчдаггүй тийм хүмүүс царай муута намхан төрдөө. Тий тэр гэж гэрээх заваан байлгадаг шороо тоостой бурхан шүтэн заваан байлгадаг тийм бол их царай муута намхан болох үйл үүрэж их сонь юм байдгийг. Тэгэхээр одоо гэр орноо маш сайн цэвэрлж явах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр үйл үүрийн одоо 56 бүлэгтэй номлол их нарийн заасан байдаг. Богино наслах амтныг их л хөнөөгөөд лалаад зугаа цингэл маягаар ингээл алах юм бол насанд барцаа сууж богино наслах үйл өөрийг хурааж байгаа.
хөөхөн төрийг бол эсэргээр гэр орноо цэвэрлэл бурхан шүтэн маш цэвэр сайхан цэмцгэр өндөр настай ээж аваагийг ачлах юм бол их өндөр царай зүй сайхан төрдөг шүү дээ. Нарийн их үйл яврын тухай ярил маш олон юм яригдана. Яг энэ зөвхөн карма буюу үйл яврынтаар би нэг том лекц уншиж байсан. Одоо нас ахруулах хийсэн үйл явртай хүн заавал уч. Тэгэхээр одоо зарим хүмүүс бол ингээ муу үйл хийчээд өөрөөсөө нуугдаад хинт ч хэлэхгүй юм чи хинч хараагүй юм чи ингээ өнгөрчих واخ гэж бодоод байдаг. Тэр маш том тэр хүн өөрөө хизээч зүгтэж чадахгүй өөрөө би мэдчихэж байгаа шүү дээ. Би одоо тэр хүний юмыг авцсан. Яг та өөрөө мэдчихэ миний сэтгэлийн зовлон хизээч арилахгүй. Тэгээ та өөрөө заавал юм алдана. Бүр адилхан Facebook янз бүр очиж хүнийг доромжлол, гутаан доромжлол тэгэл одоо нууц хаягнаас ингээл доромжилж бол хинч мэдээгүй би ингээ нууц ингээ хаягнаас хийцсэн юм чиг эргээд өөрөө тэр хизээч тэр заавал доромжлогдож гутаан шившгтэй байдал заавал ордог. Тэгэхээр биднээс тийм байдалд орохгүй тухайд хүнийг гутаан доромжлохгүй байх, хүнийг гүтгэхгүй байх, тэр муу юм даган баясахгүй байхыг ерөөсөө маш чанд татуу бодох хэрэгтэй. Тэгэхээр биднээс сэтгэлийн хийж байгаа, ярьж байгаа яриа, бодож байгаа бодол, үйлдэж байгаа үйлдэл болгон эргээд биднээс тэр ямар үр дагавар гарахыг дандаа авчирж яадаг. Өнөөдөр зүв байвал маргааш зүв болно. Биднээс нэг 3 цаг дээр 2 одоо юун дээр алдаад байд. Өнгөрсөндөө харамсаал ингээ зовоод яваад байдаг. Нэгэнт та буруу үйл хийгээд одоо сайн үнийг гомдоогоо салцсан ч байд юм уу? Буруу үйл хийсэн бол харамсаад ямар ч үр. Нэгэнт та хийцэн. Ахаад алдахгүйхын тухай тэлцээр. Ирээдүй рүү маш их санаа зовдөг. Ирээдүйд яг юу болох вэ? Би яах вэ? Ирээдүй болоогүй учраас тэрийг та шийдэж болно. Засварлаж болно. Яг одоо дээр биднээс байх хэрэгтэй. Яг одоо би зүв байж чадвал маргааш зүв болчихно. Одоо буруу байвал маргааш нь олон маргааш буруу болох аюултай. Тэр яг өнөөдөр дээр биднээс зөв үйлдэлийг л зүв байж чадах юм бол маргааш олон маргааш зүв болгоо чухал юм байна. Жил ус таардгүй асуудын хувьд засал хийлгээд он удаан одоо ханилаад явах боломжтой юу? Боломжтой. За би энэ дээр бас сайхан зүйл яриа. Ханийн тэнгэр гэдэг нэртэй лекц би бас хүргэж ийсэн. Бүхэн өргөн тэрэн дээр бүр маш олон хүн сууж байсан. Тэгэхээр яг хань ижлийн асуудлыг хүнд асуудал юм байна даа гэж би бодож ийсэн. Бүхэн өргөнд анх удаа энэ ханийн тэнгэр үрийн буян гэдэг нэртэй лекцийг хүргэж байхад бол түүхэндээ байхгүй их дүүрч олон хүн суужсэн залуучууд. Тэгээ би яг тухайн үед яг тэрний харж ил, ивэлж ил. За нэг залуу 92 ханилан суухад нэг 24 зүйлийн багцаар 20 төрлийн шинж яваа. Одоо юу гэдэг биднээс хамгийн сайн мэддэг нь бол харш ивэлж ил. За яг тэгэл минг гэл бодож байгаа. Тэнгүүд эндээш одоо эзэн боолын харш, махуудын харш, нууц зэрэгтний харш. За тэг мингэн дээр маш олон харшууд гарч ирнэ. Одоо махбод дөөрөө харш болж ирнэ. Тэгээд тэр хөллөөрөө явж ирнэ. Тэгээ ингээ бодонгууд нэг 20 төрлийн гарч ирж байгаа. Одоо яг залуу 92 ханилан суух гал шинжиг нүцгэл 20 төрлийн жишээ татаад яриа л да. Тэнгүүд тэндээсээ одоо 15 нь болохгүй байлаа гэж сөрөг. Одоо хамгийн гол аюултай энэ дотор онцаархам нууц зэрэгтний харш гэж нэг юм би. Энэ таарахгүй бол хүүхэд гарахгүй. Хичнээн ч хайтай дуртай байгаад үрийн заяа байхгүй. Тэгэхээр их аюултай. Бусад юм бүгд сайхан зөвхөн амьдрал буян шиг тэр бүх юм гоё хүүхэд гарахгүй. Бас нэг биеийн жаргал байхгүй болчихно. Тэнгүүт эзэн боолын харш гэдэг ирэхээр ерөөсө нөхөр нь ч юм уу эзэн болоод ихлүүл инхнэр нь эзэн болоод нөхрөө юм уу ихнэрээ боол шиг харцаад ерөөсө болдог. Гаргал зур зараад байнга загнаад болдог. Тэгээд дайсагны харш тэгээд идэлцэх хар зөндөө юм би. Тэгээд эндээс ихэнх нь таарахгүй бол засна. Одоо маш сайн засах хэрэгтэй. Тэгээд тэрийг засах гад одоо ихэнх нь ингээд зүг болгоод засаад бол бас зорж болно. Ихэнх нь таарахгүй бол их зүв. Амьдралд бол ингээл ажиглаад байхад бол ингээ мөнхийн хэрүүл уруултай. Хүмүүс чинь ингээд одоо ирэмэ ханилан суух чинь гоё жаргалтай байл гэж ханилан сууж гоё хамтын амьдрал зохиож штэ. Гэтэл нэг мөнхийн хэрүүл уруул, мөнхийн зодоонуудаа нэг явган хэрүүл тасрахгүй. Одоо ижил жилтэй хүн суучвал хэрүүл уруул тасардаг. Зүгээр ингээ бус юм тохироод байна. Тэгсэн мөртлөө хэрүүл уруулаас жижиг юмнаас л хэрүүл гараад байна. Хизээж дуусахгүй. Тэр нэг том юм болохгүй. Тэгэл намж чинь өдөр болгон. Тэгэл салах дээр тулахгүй л дээ. За тэгэл зарим зодоонуудаа болоод бай. Тэгсэн мөртлөө хизээ салахгүй. Гэхдээ ингээд салын ихэр салахгүй мөртлөө ингээд зодоонуудаа болоод байгаад. Энэ нэг жилийн харш, махуудын харш, бэрийн зурхаа гэж нэг чухал юм бий л дээ. Зурхаа дотор үндсэн 3 амьдын зурхаа, бэрийн зурхаа, үхсдийн зурхаа гэдэг. Хамгийн чухал нь бол яхаа үхсдийн зурхаа юм байна. Нэг л удаа зурдаг. Тэгэхээр нас барсан хүнийхээ шинжээг нарийн зураад ингээд зүү хийчүүл ингээд ямар төрөлд очих гэж яах ч нэг ч ингээд зүү юм ингээд хийдэг. Амьдын зурхаа гэдэг бол явдал амьд байх ахуйтай явдал мөрөө шинждэг. Ийм ажил хийвэл яах вэ? Ингэж явбал яах бүх юм ашиг. Эндээс хамгийн бас нэг чухал нь бэрийн зурхаа. Бэрийн зурхаач нэг заяаны ханаа шинжиж явдаг. Тэгэхээр манайх чинь
хурдан морийг мундаг шинжижсэн хүн чинь хүнийг шинжилгүй яах вэ? Хүн шинжээнээс судрагч тустай байдаг. Одоо зүгээр хүний гаднаас нь ингэж хараад одоо би бол хүн шинжээний юм бас нэлээд судалж байна л да. Тэгэхээр ярианы өнгө, арсны өнгө, дуу аваа, гаднах хэлбэрийг хараад энэ хүн бол нэг иймэрхүү л ажил хийн. Иймэрхүү л одоо шударга зантай юм байна. Эсвэл ийм хуурамч юм байна. Ийм одоо үнэнч шударга юм байна. Энэ бол ажил үзэн мундаг явах юм байна ч гэдэг юм уу. Гэ шинж чинь. Тэр бол ерөөсөө юм ярих шаад гаднах хүний гаднах хэлбэр хийцэн дотоочд гэлээ шууд илэрхийлдэг. Тэгэхээр одоо за энэ ханиулах жоон дээр тэр одоо эмэгтэй өнөг донд нь язгуурлан хуваадаг л да. Бадмын язгуур, зургийн язгуур, лаван язгуур, зааны язгуур гэдэг. Энэ дотор хамгийн муу язгуур нь зааны язгуур, мамын язгуур ч байна. Хамгийн төгс язгуур нь бадмын язгуур эмэгтэй гэж. Тэгээ бадмын язгуурын би нөгөө бурхан уралдаг хүн чинь судлаач хүн. Тэгэхээр нөгөө төгс эмэгтэй өнөг зурхын тулд тэр шинжээг маш сайн мэдчих. Тэгвэл зүгээр нэг гой царайтай эмэгтэй биш чинь нөгөө жинхэнэ төгс эмэгтэй гэдэг чинь тийм өндөр байдаггүй. Дундаж сайхан нуруутай. Тэгээд арьс нь бол цагаан өнгөтэй, дууны өнгө бол шингхэн сайхан. Тэгээд нэг цагаан хоол дуртай, жимс гол цагаан хоол гэдэг хов живэнд дургуч гэдэг юм уу. Ханилсан хандаа үнэнч. Тэгээд дээдийн хамгийн гол нэг юм нь дээдийн номонд бишрэлтэй гэж гарч ирдэг. Муу язгуурын эрдч эмэгтэйдэр бол дээдийн ном байхгүй гэж гараад хамгийн сул тал нь аюултай тал нь тэр. Дээдийн ном байхгүй учраас буй нүглийн ойлголт байхгүй боловч. Тэгээд эсэргээр муу язгуурын эмэгтэйдэр болохоор одоо биеийн болох бүдүүн. Гэхдээ тэр өвчин тусаад бүдүүн болсон биш. Төрөлхийн л тийм бүдүүн тарга өсөн төмөр утсан мэт ширэлцсэн хатуу нүднийхэн доогоор улаан зураастай да мах цусанд их дуртай хэрүүл хов живэнд маш дуртай гэдэг ч юм уу. Тэгээ нөхрөөсөө өөр эргэтэн бус одоо өөр эрэг сэтгэгч гэдэг юм хайх гисэн гэдэг хов живээр хооллох дуртай. Тэгээ хов жив муу имийг дамжуулахдаа гарамгай дээдийн номыг бол буруу шанагч байгаа. Одоо бүр маш дургу гэдгээр эргэтэн ч мөн адил хамгийн төгс язгуур ихтэй бол туулаа язгуур. Тэгэл одоо гөрөөсний язгуур. Тэгэл бухын язгуур нь бол жоохон бяраар одоо хүч биеийн хүчээр ааглаж юмыг шийтгэх гээд байдаг ч юм уу. Тэгээ хөлс их ихтэй хар бараан. Тэгээ бүх юмыг одоо уураар биеийн хүчээр гараараа шийтгэх гээд байдаг. Эрүүл тэр хамгийн чухал төгс эргэтэн бол ухаанаар бүгдийг шийдэх өндөр. За урлагийн нэгэн авьяаста дээдийн номд бишрэнгүүч гэдэг юм уу. Бас нэлх хүүхдэд одоо чуулганд одоо ингэж дуртаач гэдэг юм уу. Олон нарийн байдаг юм. Орчин цагт одоо Монголын нөхцөлд гэлтгүй ер нь л нийгмээ дагаад стресс бухимдалж их байна. Түүнийгээ дагаад одоо гэр бүл салалт ганцаардал гэж зүйл маш их байдаг болсон байна. Бүх насныханд л ер нь ганцаардал гэж зүйл байдаг болсон юм шиг санагдаад байгаа юм. Хүн болгон л нэг дэлгэцээрээ суучдаг болсон. Тэг яг дотоод хүнтэйг ингээд зөрчилдөд байдаг. Танаас яг юу асуух гээд байна гэхээр ганцаардал гэж зүйлийг ер нь хэрхэн даван туулах вэ? Түүнийг одоо ингээд ганцаараа даван туулах тийм арга гэж зүйл ер нь байдаг юм. За тун хэцүү. За энэ дээр ярина. Тэгээ энэс өмнө тэр юм дээр нөө харж ил ивэл жилтэй хань за энэ хань гэдэг дээр ярьж байхад бол дуусгаагүй гэдэм байл л да. Харж жилтэй мөртлөө маш олон хүүхэдтэй элэг бүтэн сайхан амьдарч байгаа хосууд зөндөө байна. Над дээр ирж байна. Багш ингээд би тэр бол харж жилтэй юм. Харж жилтэй. Гэхдээ би тэр өөр хүүхэдтэй байна. Хоорондоо айгүй эвтэй найртай байна. Гэхдээ нэг харж гэдэг сэтгэлийн сэвтэй болоод би ингээд хизээ нэг зэг салах бол айгаад байгаа ингээд. Гүнгүүт би нөгөө бусдын минь үзэнгүүт бүгд таарч байгаа байхгүй. Тэгэхээр хизээч тойр салахгүй. Яагаад гэвэл бусад бүх юм нийлж байгаа байхгүй. Мингэн сайхан байна, махуд нь нийлцэн байна. Ганцхан харж гэдэг дээр одоо тэр чинь шишид буюу харж жилийн засал маслагаа засдаг юм байна. Тэгэхээр би энэ дээр олонх сөрөг муу тал нь их байвал засч янзлахгүй бол хэцүү. Тэгвэл цөөхөн ихэнх одоо шинжээнд таарад ганц нэг харж жилийн юм бол өрөөс асуудалгүй. Тэгэхээр энэ дээр чинь ялгаж ойлгох юм зөндөө байна. Тэр гол нь тэр нууц зэрэгтний харш муу гэдэг тэр хүүхэд гарахгүй байх гэдэг ганц хоёр ноцтой юм байна. Бусдыг нь бол засаж болдог. Засна чинь ялгамжаатай шүү тий. Тэгэхээр биднээс тэр бэрийн зурхаа тал дээр бол олон шинжээр шинжиж үздэг хүнийг бол шинжүүр янзгаар барна. Тэрүүгээр ингээд шинжээд ингээд яхад бол тэр уртуудаар манайхан ч бол багаас нь өндгөн сүү мө тавьдаг байсан шүү дээ. Ер нь бол одооных шиг ингээд гинт хараал гой харагдал сэтгэл догдлоо шууд суучдаггүй байсан. Багаас нь одоо ёс байсан л да нэг айлын ёс одоо сайхан дүн нүртэй айлын хүүхэд байна. За энэ сайхан багаас нь дохолуулаад Исүхэ Баатарсан Тэмүүж ингээ багдна аваачаал тавьчихдаг. Тэгээ хоорондоо тоглож өсөө том болохоор суучдаг. Тэгээ ураг өгсө цус ойртолт гэж байхгүй. Удмын одоо юм асуудал байхгүй. Энэ хүүхэд ямар гайч муу зантай юм бол гэж
охины минь зодж нүдэх болов гэж айхан байхгүй. Аав ээжийн дүн нуруу нутаг ус ямар байна хүүхд яг тийм. Тэгээ биднээс одоо ингээд танаа аавч тэгжсэн байлгүй одоо хүүхд ингээд дагуулад ирэхээр аль нутгүй аав ээж нь. За хүү аль нутгүй аав ээж нь аль нутгүй гэлэнгүүт нутаг усээс сонсоод төв халах. Аав ээж нь юу гэдгүнгүүд сайхан дүн нуруутай сайхан уусууд байна гэж шийдэж. Тэгвэл их аав ээж нь тавтэргүй дэв тав гэсэн тэгэл ийм уусууд ээж аав нь тавтэргүй ийм актер за юм байна тэгэл дүн нур ерөнхий ноён нурууг зурчдаг. Ер нь аав ээжүүдийг ухаантай шүү дээ. Ээж одоо бэр болох охин ороод ирэх ч юм уу хөргөн болох ороод ирэх нэг хараад сайхан хөргөн хүн байна да нүдэнд дулаахан за миний охинд сайхан хань болно доо гэд. Аав ээж л мэдхгүй дээ нэг л миний охинд хань болох болоо яах вэ гэлдэг. Зөрөөл сунгууд л яг бурууддаг. Тим жишээ зөндөө байна. Зөндөө байдаг тийм. Аав ээж гэдэг чинь нэг охиныхоо төгс мэдэн шүү дээ. Миний охин ийм дутагдaltaй миний охины энэ шин чанарыг аваад явах чадах болов энэ хүү юм бэ энэ хоёр ягаад таарахгүй. Тэгэхээр аав ээж гэдэг чинь бол хүүхдүүдэд өөрийнхөө хүүхдийг төгс мэдэн шүү дээ. Тэгэхээр аав ээжийнхээ хүнээс зөрхөөр их бурууддیں۔ Ер нь их таард шүү дүн нуруу бол яг мэддэг. Ганцаардaltaй. Холбоотой. Таар нь ганцаарддаг. Сонаас асууж байна те. Ганцаардал гэдэг чинь их сонин шүү дээ. За ярьчихв. Заавал ганцаараа байгаа хүн ганцаарддаг байхгүй юу? Хань ижилтэй ч вэ, найз нөхөдтэй ч вэ хүн ганцаарддаг байхгүй юу? Ганцаардна гэдэг нь тэр өөрөөхөө орон зай, өөрөөхөө сэтгэл дүүргэх юм олж чадахгүй шүү дээ. Тэр хаана өөрөөхөө ингээ гээцсэн байгаа байхгүй юу? Өөрөөгөө ингээ би юунд баясаж, би юунаас таашаал авч, би юун хаана амар амгалан байдаг гэдэг олж чадахгүй байна. Одоо зарим хүмүүс нэх гоё уянгийн дуу сонсоол нам хүм орчинд ингээл байхаар сайхан болоод тэнцэс таашаал аваад. За би бол зураг зурдаг юм бол зургаа зураал ном бичээл ингээ шин зураг мөр зурхаар ингээл гоё тэндээсээ гоё таашаал авна. Огт тим юм байхгүй одоо ингээл гоё дуу дуулдаг хүн бол дуу дуулаал те ингээл гоё урлагийн авьяастай бол тэргээ хийгээл те гоё шүлэг бичдэг юм уу шүлгээ бичээл бясалгал хийдэг юм бол бясалгалаа хийгээл сэтгэлийнхаа орон зай хоосон орон зайг нөхөдөө шүү дээ. Хүн гэдэг чинь айгүй тийм уйдамтхай юмтай байхгүй. Одоо хичнээн ч үзэсгэлэнтэй хичнээн царилэг залуутаас уусаа уйддаг гэж байгаа юм. Уйдэн ингээд уйдэн уйсан уйтгарлна. Тэгэхээр тэрийг юугаараа дүүрэх үү те. Тэгэхээр энэ чинь үр хүүхэд ингээл хөр хүүхдэд хараад баясан. Одоо салдаг шалтгаан шиг сони юм байна. Үр хүүхэд хүмүүст ороо салчт юм байна. Хайртай дуртай гэдэг чинь 10 жил юм уу 5 жил явал байхгүй болчих уйдчих. Тэгээд уйдаад ирэнгүү чи үр хүүхэд гараад ирэхээр тэр чинь баясгаад. Тэгээ үр хүүхэд нь гараад 10 жил болол ахаал уйдаад тэгэл дараагийн хүүхэд гараад тэгээд уйдах завгүй байгаад байт юм бэ. Тэгэхээр нэг хүүхэдтэй ч юм уу орд хүүхэд юм уу чи ингээ уйдаад гайхаад тэр хүүхэд гэдэг чи өөрөө жинхэнэ баяр баясгалаа. Одоо уйдулдгүү жинхэнэ ад жаргалын гол гормоо ялгардаг чи хүүхэд гэдэг нь үнэхээр гайхамшигт. За тэгээд ганцаардал гэдэг маань болохоор ерөөсөө ингээд хүүхэдтэй ч байна уу, ханьтай ч байна уу, ханьгүй ч байна уу, ганцаараа ч байна уу тэр сэтгэлийн одоо нэг тийм одоо нэг амар амгалан сэтгэлийн тэр тайвширлыг олж чадахгүй болчих жоохоо. Тэгээ энэ үг нэг бясалгал хийж чадаад ингэх юм бол өөрөөхөө нэг тэр сэтгэл гутрал гэдэг бол өөртөө итгэлгүй болоод тий амьдралдаа гутраал тий одоо хань ижилгүй хүмүүс бол их гутралд орд юм л да. Хань ижилтэй хүмүүсийг хараад тий баяр ёслол үеэр хамтдаа гараал яваад өөрөө ганцаараа ингээл гутралд ороод тий. Тэнгүүт одоо яг хүн жинхэнэ заяаны ханьс чинь хизээч ирж болно. Дүр эсгээд амьдарч байгаа хүмүүс зөндөө биш шүү дээ. Одоо яг ханижилтэй ингээд байгаа мөртлөө ингээд дүр эсгээл гистэй очингуудаа мөнхийн хэрүүл шууд хоёр тийшээ орон дээр ингээд өвчдөг. Хүмүүст харагдтаа амар гоё жүжиглээл гоё аж аргалтай юм шиг дүр тоглоо явж байгаа зөндөө байна. Үнэнгээс аж аргалтай хүмүүс зөндөө байна. Одоо ингээд үнэхээр хайртай. Дүр эсгэдэг. Ингээд гоё ингээл гоё бүх юмд хамт яваал кино шиг үзээл яг л анх ингээл танилцахтаа ингээл гоё кино шиг үзээл ингээл гадуур зугаалал гоё байсан. Яг тэрэн шиг хадгалаад явж чаддаг хүмүүс байна. Зарим нь эхлээл нэг гоё ингээл уулзаал уучраал гоё байснаа тэгэл 10 жилийн дараа огт кино шийч байхгүй гадуур авч гарахчгүй. Одоо нэг манай нэг найз нөхдөд 3 4 жил огт хамт кино минут яваагүй. Орж ирээл өрөөндөө ороод таг хоёр тийшээ таг ямар ч халуун дутуу уур амьсгал байх. Хүн гэдэг чи өөрөө төгс биш. Эмэгтэй хүн одоо нэгэн л хамтын амьдрал зохиосон л бол байн гоё сэтгэлийн өөдрөг байлгаж одоо гарч орж кино ши яруу найраг шүлэг хөгжим үзэх салхинд гарах
баян тэр юм хийж л байхгүй бол гутралд ороод сэтгэлийн гутралд орчихвол юм бол удахгүй салалт гэдэг юм. Эхлээд сэтгэл хөрж эхэлж байгаа. Дараа нь бие нь хөрөөд эхэлж байгаа. Тэгэл салалт явагддаг байхгүй. Тэгэхээр энэ чинь яг хамтын амьдрал олон хүчин зүйлс байна л да. Биеийн жаргал байхгүй бол шууд сална. Сэтгэлийн жаргал байхгүй бол сална. Гутралд орно. Тэгээ энэ дээр бясалгал их чухал байдیں۔ Тэгэхээр биднээс яг бодиттой юмнаас ингээд өөрийнхөө тайвшруулах гэдэг энэ бол тэр гүйцэж амждаггүй. За ингээл одоо гансралд орсон юм шиг ингээл одоо хамгийн эцэстэр хар тамхи татчих байгаа байхгүй. Одоо ингээд зовлонгоо мартах гэдэг шүү дээ. Одоо зовлон биднээс мартахгүй зовлон гэдэг нь аюултай байгаа байхгүй. Муухай үйлдэлж тэрийг мартахгүй баян бодогдоод хахаар зовоод маш хүнд байдал. Тэрийг мартахын тулд мансуураад төрч болтгоо мартаад хар тамхиар татаж үзэн. За тэгэл юу гэдгийг архиун тэгэл ингээ янз бүр шоу цэнгэнд явж үзэн. Тэр болгон хүний хизээч тэр жаргалд авчрахгүй мартуулахгүй. Тэр чинь ингээ дуусчихна. Тэгээ сүүлд нь эцсийн үр дүн дээр амиа хорлдог байхгүй. Тэгхүн тулд бид нэг анханасаа бясалгал хийгээд амьдралын бодиттой юмнаас биш сэтгэлийн гой таашаал аваа те. Ингээ амьдралаас гой сайхан нь болж ингээ сэтгэлийн амар амлаг олж аваад гансарна гэдэг чинь өөр биднээс сэтгэлийн гин байгаад байгаа байхгүй. Одоо уурлах, бухимдах, шунах, тачаах одоо хүний юмд атаархах, чөтгөрхөх энэ чинь дандаа сэтгэлийн гимүүд байгаа байхгүй. Ариусаг сэтгэлийн л биднээс байдаг л хүн болгонд байдаг. Тэгээ эннийхээ зоргоор яваад их юм бол биднээс өөрс ингээл бие сүтгэл дуусна. Одоо хар тамхи, арх. Одоо биднээс хамгийн ойрын амархан шийдэх гэдэг арга нь арх байхгүй. Хамгийн энгийн бөгөөд уучлаа, мансуурлаа, зовлонгоо мартлаа. Маргааш нь тэр зовлон байж л ахаал гараад ирнэ. Хизээч арилахгүй. Төр зур эрүүл мэндэ хордуулж мартуулж байгаа байхгүй. Тэр тэгээ хүндрэхээр хар тамхи мансуурлах бодис руу ордог. Одоо ер нь мэдхгүй Монгол оронд залуучууд мансуурлах бодис асар их явцсан. Тэгэхээр эндээс хамгийн эрүүлэр тэр муу зүйлийг мартах амаг амранд орсгол бясалгал байхгүй. Тэгээ бясалгалд ингээд оршоо сурчих юм бол хар тамхи хэрэглэхгүйгээр, арх уухгүйгээр, шоу удаж найз нөхдөг ингээд дарвж явахгүйгээр тэр бясалгалын амтанд нэг орчих юм бол тэр үнэхээр гайхамшигтай. Бие хордуулахгүй, эрүүл, тэгээ оюун ухаанаа гэгэрүүлээд өөрийн оюун санааны ингээд одоо нэг юу самуурал, бохирдол, замбраагүй байдал. Тэгээ биднээс ингээд амар амгалаг материалог байдлаар зольж олох гээд яваад байгаа биднээс гол асуудлын шалтгаан нь тэр байхгүй. Одоо ингээл найзуудгаа харихтаар суугаад, шоуудаал, цингээл, баар саунд ороод ингээл зугаацаал, шингээл энэ маань өөрөө зовлонг өшөөл хүндрүүлэхээс биш амар амлан байхгүй. Одоо арх уух үед их гоё үйдэг те. Тэгээ маргааш нь шартахаар амар том зовлон идэл би яах гэж уувдаа гэл манад эдний төвтэй нэг үг өгдөг штэ. Эрэгтэй хүн шартаж хандгүй, эмэгтэй хүн төрж хандгүй гэд. Тэгэхээр яг жирэмсэн болол төрх үедээ би ахиж хизээч жирэмсэн болохгүй гэл бодоод нэг л үед жирэмсэн болчихдог. Мартчихдаг. Эрэгтэй хүн болохоор ингээд шартаал өгөх гэж яхтаа бол яах гэж энэ муухай амиг уувда. Ахиж л уухай болио гэл дараа нь мартц нэг л мэдхэд дахиад тэр хэмжээнд дээр очиж өвж яадаг. Биднээс өөр ингээд нэг мартахын зовлон гэж байна л да. Тэгэхээр биднээс энэ бясалгал хийж одоо энэ нэг сонин биднээсээс хамаарахгүй юм болоод байгаа биз. Биднээс өөрсдийн мэдлгүй согтоол, шартаал хийхгүй би уухгүй гэсэн мөртлөө уучаад байна. Донтолт. Би худлаа ярихгүй дээ. Би худлаа ярьснаас болоод би өөр асуудалд ороод байна гэсэн мэт нэг л мэдгэд худлаа ярьсан л байж байна. За би ерөөсөө ингээл банк шоу удаж мөнгө цаасаа уурал ажиллаа уурал байна. Болохгүй гэдэг байгаа мэдээд байгаа мөртлөө хийцэл ах. Өөрийгөө захирч чадахгүй. Энэ маань нөгөө донтолтын хэлбэр рүү орчих. Донтох гэдэг рүү орчих. Донтолт гэдэг бол сайн донтолт бас байна л да. Ном уншдаг ч юм уу, ном цуглуулдаг. Энэ бол зөв. Арх уудаг, худлаа ярьдаг, шоуд энэ дом бол хортой. Дондно гэдэг бол муу юмыг олон дахин хийгээд байгаа тэр маань ингээд хамааралтай болчихж байгаа. Архины дон, ан ав хийхийн дон, худлаа ярихын дон, хэрүүлийн дон. Энэ донгууд маш олон бай. Энэ маань ад дон гэдэг сэдвтэйгээ холбогдоод ороод ирдэг байхгүй. Донтон гэдэг маань ад дон буюу энэ муу амьтад дангаа донгоор шүглээд орж ирээд муу юм донд энэ юуны дон шүглч вэ гэдэг шүү дээ. Дон гэдэг чинь хий бодтой нэг амьтан байгаад байгаа байхгүй. Тэгээ биднээс юм сэтгэлийг эвдэж орж ирдэг. Тэгээ муу юмд донтуулдаг. Шоу цэнгийн амтэн лалж ивэл баяждаг тийм донтуулцдаг. Тэр муу имийг дадуулаад тахаар тэр нь дон болоод хувирчдаг. Тэгээ энийг арилгах олон аргууд бий л дээ. Бясалгалаар арилгах, янз бүрийн гүрэм дормоор арилгах. Тэгээд одоо чинь архин донт зүүн дээр жишээ. Тэр маш олон удаа ирж байсан. Ээж чинь ирж гэн, өөрөө ч ирж гэн. Одоо би багшаа болиё гэж үнэхээр бодож байна. Би амьдралаа алдаж гэн, эхнэр маань хаяа явчлаа. Тэгээ арх уснаас гэр оронд ингээ хэрүүл уурал маш таагүй юм. Би болиё гэж бодсон боловч нэг л мэтгэд л ууччих. Нэг уухаараа 7 хоног 2-7 хоног ууччих. Тэгээд ингээд эхнэр хүүхдтэй гар хурж гэн, гэр орны юм аявдаа сүгдэж. Донтож чинь.
Энэ дээр архины гүрэм гэж одоо тунх хэцүү баг байхгүй. Маш хэцүү. Бакулар өмч өгсөөс архинд гүрэм гэж байхгүй. Өөрөө болигс сэтгэл үүсэх хэрэгтэй. Энийг маш сайн ярилцсан. Одоо яриад ийм учир шалтгаан ууснаас ямар үр дагавар үүсч байгааг яриад тэр арх гэдэг зүйлийг жигшүүлэх. Энэний мөн чанар ямар аюултай гэдэг мөн чанарыг ойлгуулах. Ярьж хөөрөөд ингээд ойлгохныг арга. Яг архины дон дэвийн одоо бузартааг нь хайрлах нууц бас тарны нанд бас ховор гүрэн бас байдаг. Маш нууц. Тэгээ тэр донгийн буцааж арилгаж болдог. Тэгээ бас олон энэ дээр гол нь тэр сэтгэл зүйтэй харилцах хэрэгтэй юм. Яагаад ч уугаад байна те. Арх уудаг нэг цөг хийдэн одоо баярлаж аж жаргалдаа ташуурч нэг уун зовж ядуу байгаадаа зовлонгоор сэтгэлээр унж нэг уудаг. Одоо зовлонгоо мартах гэж уун, зовлон ядуу амьдралдаа шантарч нэг уун. Зарим нь бол баярхаж хөөрч одоо сагсуурч нэг уудаг ийм л хэдэн шалтгаан байна. Ихэнх нь бол ингээл одоо санаандгүй залуу хүмүүс санаандгүй шоуд зүгээр ингээд ман сурах гэж ууж гин, завлан зовж ууж гин. Энэ шалтгаан нь бол тэрийг ярьж хөрж байгаа ингээд ярьж хөрөө шийдэж бас болно. Өөрөө уухаа болиг сэтгэлийг үүсгэх ёстой. Инээс шалтгаалж ямар том аюул ирж байгааг маш сайн ярилцаад одоо ойртон ойлгуулж болно. Өөрөө л хүсэхгүй бол ямар ч хизээч имчилгээ гүрэм дом байхгүй юм байхгүй. Одоо би нэг архины хамааралтай нэг газар лекц уншгаа очиход тэн дотор ч ингээ нэг 30-40 хүн байлаа гэхэд 5 нь дээд боловсралтай хүн баг шүү дээ. Тэгээ 3 нь болохоор инженер бүр өндөр боловсралтай хүмүүс байна. Архины хамааралтай донтолтын хүмүүстэй уулзахад бол тийм боловсрал мэдлэг үл хамаард юм байлээ. Ямар ч өндөр боловсралтай, дээд боловсралтай инженер хүн байсан ч архинд хамааралтай болоод ихнэр хүүхд хаяа явц бүх юм. Тэгээ өөрөө надад одоо би ухаарад ойлгосон. Ахиж уухгүй. Надад амлалтаа өгсөн л дөө. Одоо ихнэр хүүхд хаяа явсан. Сайн найзууд маань алгуулж архины найзууд гарч ирсэн. Шоудлдаг найзууд тэгээ би болсон. Одоо ингээ болж байгаа. Одоо буцаад бүх юм сэргэж ийн гэж ярьж л байл. Хүн жаргал даадаггүй зовлон даадаг амт байхгүй. Зовлон дундахаар ингээд даагаад байдаг. Жаргал ташуураад жаргалтай үзэр хүн төгтдөггүй гэж нэг айхтаргүй шүү. Тэгэхээр биднээс одоо хайртай хүнээ алдаж үзээгүй эмэгтэй хүн бол бусдын зовлонг ойлгодгүй байхгүй. Маш ширүүн зантай. Үр хүүхэд гаргаж үзээгүй эмэгтэй хүн бол хүүхдэд их ширүүн байдаг. Өөрөө их хүн болчих юм бол хүүхэд ингээл одоо үр хүүхэд гаргаж үзэх юм бэ хүүхэд ойрлж хашгирал ингээд дуугаалгаа чи ямар төвхтэй юм бэ ямар наад хүүхдээ аваа гараач гэж ойрлж байгаа. Өөрөө их хүн болцвол энэ хоолгүй болсон бол яасан бол миний хүү алуу наашаар алуу би чихэр ингээд хайртай аав ээж алдаж үзээгүй эрэхтэй эмэгтэй гэдэг хүн бол маш ширүүн зантай хүний зовлонг ойлгодог. Өлсөж сангах зовлонг үзээгүй хүн бол маш давлуун зантай байдаг. Тэгээ амьдралд ингээд энэ үглийг үзээд биеэрээ туулаад ирэхээр аяндаа ухаан суугаад үгэн зөөлөн болоод бусдыг хүндэтгэж харьцаад бусдын зовлог өөр төрөө авч бодож үздэг. Аяндаа ухаан суудаг л та. Битэрийн өнөөдрийн ярилцлагын түрээд өндөрлөж байна. Маш олон зүйлийн талаар ярилцлаа. Дараагийн дугаараар бид хоёр бас онцгойлон нэг зүйлийг онцолж аваад тэр талаараа ярилцъя гэж хоёлаа ярилцаа сууж байгаа. Тухайн нэг сэдвийг сонгож аваад түүнийг тохиол дэлгэрүүлэн яриулаад хүмүүс хүртээмжтэй сонирхолтой байх болоо тийм ээ. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт урагдсан ирсэн танд маш их баярлалаа. За энэ нэвтрүүлгээрээ намайг урьж оролцуулсан маш их баярлалаа. Тэгээ танаа Хөх Тэнгэр радиогийн хамт олонд би бас өөрийнхөө бүтээлийн дээжийг авчирсан байгаа. Тэгээ Монголд анхлан одоо торгон зураг буюу шүтэн торгон зураг үзэсгэлэнг би саяхан гаргасан. Тэгээ энэ маань хүнүүгээс улбаатай урлаг. Тэгээ энэ урлагийн зээгт наамлын урлагийг Монголд анхлан гэж бүтээл болгож гаргасан альбом байгаа. Энийг танаа хамт олонд өргөн барь. Ямар гоё юм бэ маш их баярлалаа танд. Хавцан дээр урлагийн тэнгэр Янжилан бурхан байгаа. Тэгээ та бүгдийн хийж байгаа соён гэр үйлсийг урлагийн Янжилан бурхан үнэн мөнхөд ивэх болтугай гэж. Маш их баярлалаа. Бид бүхэн хомиртой байгууллагын хомирт 50 энэ хүн номыг бас дээдлэн унших болно. Дотроо маш олон бурхтууд байгаа. Дараачаар нь бас цүүн цагаас гэтлэгэ богцсон бошгол болно гэдэг энэ асар том мэдлэг болох ном байгаа. Тэгэхээр бурхад болоод олон бурхтууд богдуудын айлц ирээдүйд ямар айхтар зүйл болох юм тэрнээс хэрхэн яаж аврагт гаргыг зааж өгсөн. Энийг танаахан бүгдээрээ уншиж оюуны тань 70 мэт мэдлэг туслын төдий мэдлэг оршуулдгаа гэд энэ номоо барьж. За маш их баярлалаа. Номнаас айц авчи тий. Манай өнөөдрийн зочноор Монголын уламжлалт урлагийн ухааны дээд урлал академийн тэргүүн Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн бурхан урлаач ухаан зай аврагдан оролцлоо. Дараагийн дугаар хүртэл баяр та үзэгч сонсогчдоо.